SV подкастын 2 дугаар улирлын 37 дахь дугаар. Тэгээд ямар ч өрн дулаан цаг ирсэн байна манайхаа. Тэгээд энэ удаагийн зочноор яг өрн дулаан цагийг авчираад хамт ирж байгаа. Тэгээд хүсэл төвшөө оролцож байна. Тэгээд за ямар ч ирсэнд баярлалаа. За өрсөнд баярлалаа. За сайхан орчиж байна уу? Сайхан орчиж байна. Сайхан орчиж байна уу? Сайхан орчиж байна. За ажил төрөл бүх юм сайн уу? Ааста нилээ завгүй араасаа төлөвлөлттэй тэгэл явчлаа. Үслэг болж игэл мик гэж жоохон ойртол ярьчаарай. Тэ. За ингээд сайхан орчлаа шүү. За одоо орчлаа тэ. Юу ямар нөгөө манай зочид янз бүр хүмүүс байдаг байхгүй. Жишээ нь одоо хуульч мөөлчнөр бүр бөөмөө тэ дуучид артист жүжигчид янз бүр хүмүүс ордог болохоор эхлээд нөө үзэгчдээ өөрийгөө та товчхон хэлцүүл хоёул ярианд ор. За ер нь бол намайг хүсэл төвшин гэдэг. Би болохоор тамирчин хуулийн чиглэлээр ажилладаг. Одоо дахиад бүр анагаахын чиглэлээр сурч байгаа. Тийм одоо хүн байна, оюутан хүн байна. За тэгээд хүмүүс намайг болохоор яг юугаар мэддэг вэ гэхээр нөгөө боломжгүй зүйлээс боломжийг бий болгож чадсан дэлхийн авраг гэж ер нь миний ойр дотныг хэлдэг. Яагаад тэгэхээр би өмнө одоо нийт 25 жил яг спортоор одоо 3-4 төрлийн спортоор яг дагнаад явж байна. Одоо л лигийн ч одоо хаяж орхитуулаагүй явж байгаа. Тэгээд хамгийн сүүлд гаргасан одоо амжилт төрөл нөх юм бол бодибилдингийн төрлийн тамирчин. За тэгээд энэ бодибилдингээр болохоор дэлхийн аваргаас алт мөнгө хүрэл медаль хүртжсэн. Гэхдээ миний бодибилдинг болохоор одоо сонирхчийн бодибилдинг гэдэг төрөлтэй. Дотроо мэрэгжлийн болон сонирхч. Тэгээд тэр төрлөөрөө ингээд дэлхийн аваргын алт мөнгө хүрэл медальтай улсын хэмжээний мастер тийм тамирчин залуу байна. Ягаад одоо боломжгүйгээс боломжийг бий болгож чадсан бэ гэхээр 2014 онд би маш хүн дээр нуруугаа гэмтээжсэн. Тэр үед бол ер нь бол шууд хүний гарт орсон. Тэгээд тэнцэнээсээ буцаж одоо гарна гэд тэмцэж судалж одоо шимт хижээл хоол хүнс одоо уламжлалт ангахаа шинжлэх ухаан хүртэл өөрийнхөө хэмжээнд одоо судлаад тэгээд дахиж хөл дээрээ босоод би заавал дэлхийн аварга болно гэж зорж явсны эцэст одоо дэлхийн аваргын алт мөнгө хүрэл медальтай. Ядчих нэг алтан хамгийн сүүлд хүрээд ирсэн. Зөв. Тэгээд ингээд дороос медаль тий. Эхлээд мөнгө авсан, дараа нь хүрэл авсан, дараа нь алтан медаль авсан. Тэгээд энэ зүйлүүдийг бий болгосон. Тэгээд энэ хугацаанд бол бас маш их олон хүнд одоо нуруу нуухсны, өвдөгний, мөрний, гэмтлийн, бэртлийн хичээлүүдийг заасаар хагаад тэгээд ер нь өөрөө одоо хяналт руугаа бүр дурлаад орсон гэх юм уу да. Тийм. Одоо тэ сая оюутан гэж шүү дээ. Зүгээр яг хоёлаа яриагаа ингэж эхлэе. Хоёул нь өнөөдрөөс ярих зөндөө юм байна. Надад сан бэлдсэн асуулт зөндөө байна. Тэнгүүд тийм. Зүгээр би тэгтээ нөө яг одоо өмнө хэлчих. Нөгөө нэг хин намайг юу гэж бодох бол би буруу зүрүү ярих бол гэж бити бодроо. Ягаад гэвэл манай подкаст ер нь л өчглөөтэй байхыг ирмэлцдэг болохоор та. За тэгвэл энийг тайлч. Тэгээ тайлч. Яг тэгэл байх. Жохон чанд мага яриад. Эсвэртэй тий. Ой чөлөөтэй би бол одоо ингээд сайхан бий байгаа л. Ямар ч нэр энэ дугаараас манад нөө харбин бий хамтарч ажиллаж байгаа. Тэгээд харбин бивний 1900-аад оноос үүсэлтэй. Тэгээд Хятадын хамгийн эртний бив харбин брэнд хамтарч ажиллаж байна. Тэгээд миний болохоор юу вэ? Минийх юу вэ? Таних уу? Таних зүгээр ус. Минийх бол аршаан юм байна. Тийм. Саяхан хийсэн аршаан. За тэгээд их тулгач. Яриагаа ингэж эхлүүлмээр байна. За. Боломжгүй зүйлээс боломж. За тэгэхээр би бол ингэж ойлгож байна. Ямар ч хүний гарт ороод хэвтэрт байж хагаад босч ирж чадсан тийм. Тэгээд илүү бүр тэрнтэйгээ тэнцээд бүр цаашдаа бодибилдингээр хичээлээд за сонирхчийн дэлхийн аврагсан байт юм уу? Нурууны хүчин юунаас үүсэлтэй байд? Ер нь түлхүү нурууны хүчин монголчууд хамгийн их тохиолдож байгаа юм. Дэлхийн нийт хамгийн их тохиолж байгаа яг проблем нь асуудал нь юу вэ? Тэгж эхэлмээр. Айггүй бүр маш гоё асуулт асууж байна. Ер нь бол яг нурууны хүчин юунаас эхэлтий ингэж хүмүүс юусоо хизээж асуудаггүй. Би явж байгаа ингээ гимтчлээ, унчлаа, барилдаж байгаад ингэчлээ гэдтий. Яг гол үндэс нь болохоор шимт хичээлийн дутагдлаас эхэлдэг. 2014 онд гимтсэн шалтгаан нь өмнө би каратегаар мөн одоо бокс спортоор бас олон хичээлсэн. Тэгээд тэр үед маш их хэмжээний хөлс алддагаас тэрийгэ буцааж нөхөж чадахгүй байгаагаас энэ асуудал ихэлсэн байхгүй. Тэгээ 14 онд 13 оны 9 сараас эхлээд бодибилдинг спортоор хичээлээ. Дараа нь ингээд байнгын хоолны дэглэм барьдаг болсон. Турахын тулд те гоё булчингаа барихын тулд
Тэр үед чи юу ч мэддэггүй байсан яг үндэ. Тэгээд бараг л хоолоо хасч байвал энэ боди билдинг болд юм байна. Тэгээ асар хүчээр бэлтгэлээ болд юм байна гэж бодож явж байгаа нурууны дасгал хийж хагаад нурууга үеэ тэрчгээр нь ураад, үе нь урагдаад тэрчгээрээ миний мэдрэлийг маш хүн дээр дарсан байхгүй. Тэгээд хөл саажилт нь ороод ингээ хөдөлгөн билээ ерөөсөө. Яг гоо би мие жоохон чирч мэрэл тэгээд тариа хилүүлсэн, ийм уусан. Тэгээд дараа нь энэ шалтгаан юу нь юунаас болт юм болоо гэд. Аль аль талаас нь бодсон штэ хүн юм чинь те. Шашин талаасаа ч болно те. Надад одоо хий нэгэн хараал хийсэн ч юм билүү те. Бас хүн чинь бас ингээд аргаа тулахаараа юу ч бодд юм лээ штэ. Тэгэхээр би ер нь хий нэгэнтэй муудлуу, яалаа илээ гэд ингээд хар хилам, цагаан хилам. За тэгээд ингээд бүх зүйлээ судлаад ирсэн чинь хамгийн сүүл ер нь шимт хичээлийн дутагдал. Яг хар цагаан хилам одоо байсан л баг. Маш их амжилт гаргаал. Одоо би чи 11 сарын дотор л одоо 24 жилийн түүхэнд одоо Монгол улс иржсэн анхны мөнгөн медалийг авчирч байлаа штэ. Өөр надтай жам цах авчирч ирсэн. Тэгээ дараа нь Нурлан гэдэг миний багш дэлхийн оруулжсэн. Тэгээ тэр чинь хамгийн анхны медалууд. Тэгэхээр би чинь 11 сар хичээлчиж одоо тэр медалийг авчирнэ гэдэг чинь бас асар их боломжийг авчирч байгаа байхгүй тий. Тэгэхээр тэнцэнээс дагсан бас хиламж байдаг чинь билүү гэж одоо тохой. Энэ чинь одоо чөлөөтэй ярилцж байгаа юм чинь хүн тухай санагдсан зүйлээ л хэлж шít. Тэгээд одоо миний үр дүн бол шимт хичээлийн дутагдлаас үүсдэг гэж л одоо тэндээс л эхэлдэг билээ. Ер нь үеийн хүчний өвчин шимт хичээлийн дутагдлаас л үүснэ. Нэг яг би ингээд найзынхаа кейсэн дээр ингээд тал. Маа найз ингээд бүр өвдөд яваад байна. Бүр өвдөд байна гэдэг төгсөн бохгүй. Тэгсэн чинь эцсүүлдээ нуруу болсон. Одоо маа найз нурууны айгүй хүнд өвчтэй. Тэгээд бас андуур тийм шиг хүмүүс бүр нуруугаа тий. Гэл энэ аваар нүвдөд хаа. Бүр өвдөднес чинь нүд нуруу байж таарсан бохгүй. Тэгэхээр одоо чинь таны хувьд ингэсэн гэж хөдөлгөөнтэй байсан биз дээ. Боксер хичээлдэг, бодибилдинг хичээлдэг байжгаад нурууж юм тий. Тэнгүүд би одоо чинь 8 цаг офс суудаг. За одоо манай энэ өдөр сараа сууж байгаа зурлаач 8 цаг офс суудаг. Бид төр хоёулаа магадгүй жилийн илүү жингийн илүүдэлтэй харагдаж байгаа. Тэнгүүд ингээд суудаг хүмүүсийг л нуруу нугасны өвчтөй болчдөг гэж нийтээр ойлгохтой шүү дээ. Энэ юу н хэр үний. За өмнөд ор угаасаа байгаа л хэлтэй тий. Заавал хөдөлгөөнтэй байлаа гэд нуруу нугас нь гоё байлаа гэсэн асуудал байд юм уу? Ер нь яг юу байд юм бэ? Энэ талаараас хэлээд. Энд чинь ингээд олон цаг ингээд суугаад байгаа. Энэ хөл чинь ингээд ерөөсөө дасгал хийхгүй ингээд удаад ирэхээр булчин чинь ажилд орохгүй. Булчингийн үзүүрт нь ингээд шүрмэс байгаа. Шүрмэсний үзүүрт нь болохоор энэ үеийг хооронд нь ингээд хөдлөгдөг зөөлөд болон бусад төрлийн шингэнүүд байгаа тий. Тэгэхээр энэ өөрөө хөдөлгөөн болохоор энэ шимт хичээлийн дутагдалд ордог. Энэ үе чинь хөдөлж иж тэр үеийн дээр үений шингэн гэж байна. Үений шингэний одоо үений хооронд хоёр талд нь жиргэвч хамгаалт гэж байна. Тэнцэнээс ялгарч байгаа шингэнүүд маань ялгархаа болчхороо тэр шимийн дутагдалд орж байгаа. Уг нь бол бид нар чинь ингээд тодорхой хэмжээний жингийн илүүдэлтэй байгаад байна гэдэг маань болохоор бид нар биеиндээ шимт хичээлийг авцсан. Гол нь өөхөн дээр л аваад байгаа. Энэ илгэн дээр л глюкоз болоод ингээд хадгалагдаад байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд үеэ хөдөлгөөд нөгөө бидний ярьдаг MSM, глюкозамин, хондротин гэдэг шингэнүүд ялгарч иж тэнцэнээс сэргийлэх юм. Тэгэхээр олон цаг суугаад байгаа юм чинь нуруу яагаад өвдөж байгаа юм бэ гэхээр энэ булчин ажиллахгүй байгаад байна. Тэр үе ингээд уяатан байдлаа алдаад тэгээ ядж яхад ингээд бүгдийг өгөөд олон цагаас суугаад тэгэхээр нэг өдөр нуруу өвдөхөр ингээд татчихдаг штэ. Ялангуяа ээжүүд ч юм хүүхдээ авах гэсэн чинь нуруу татчлаа. Аав нар ингээд жоохон ганц нэг хүнд юм өргөж юм бол чинь нуруунд юм орчлоо татчлаа гэдэг маань тэр нуруун дээр ямар ч одоо минерал ялгарахгүй тэр нуруу ингээ уртаашаа сунцсан буцаага татдаг энэ өргөн булчингийнхэн тэнцвэр нь алдагдсан байгаа учраас тэгэхээр одоо нуруу ингээд чигээрээ ингээд суухаар сайхан тэгшхэн байгаа зү тэ а ингээд бүгдийнхээр нэг тал руу ингээд шахаж байгаас тэгэхээр эсрэг тал руу нөгөө гээл нь гардаг байхгүй ялангуяа энэ диск маань нэг тал руугаа цоорж байгаа гэсэн яг юмыг ингээд батхыг ингээд шахаад гаргадаг шиг тэ яг тэрэн шиг тийм болохоор нуруу өвдөд. Тийм болохоор нурууны ойр хавцаа бодис солилцоонд оруулсан дасгал хийгээч. Жингийн асуудлыг шийд гэж эмчнэр хэлдэг байхгүй юу? Нуруу өвдчлөө, MRI зураг авахулаа, томограф авахулаа. Тэгвэл жингээ шийд гэж хэлдэг. Тэр нь болохоор нөгөө булчингүй байгаа үеийн дээр жин улам урагшин татгаар
нуруу өвддөг байгаа зү тий. Ер нь ингээд яг асуулт чинь яг зүг ойлгогдож байна уу? Үгүй яг одоо ингээд яг нөгөө нэг гэл нийшээ авчдаг гэдэг ч юм уу ингээд тайлбарлангууд ойлгож л дээ. Тэнгүүд яг анагаах ухаанаас л арай л ингээд хүн ингэж ойлгуулж чадахгүй шүү дээ. Тийм болохоор би ингэж хүсэж байна танаас аль болох нөгөө нэг би ингээд мэдлэхгүй байлаац яг над шиг ингээд мэдлэг за эсвэл нэг мэрэгжлийн хэлээр ингээд тайлбарлаа ойлгож чадахгүй юм сүндээ болгоо та яг сайн шиг ингээд гоё тэ аль чадгаараа ингээд тайлбарч хичээгээрээ гэж хүсэж байгаа шүү тэ. Аа ингэж сумаар яг ингээд нуруу жин сая жингийн асуудал сарлаа тэ. Жин нэмэгдэхэд нуруу өвдөх магадлал ихсвүү? Маш хурдан ихсэн. Зогсож байгаа үед одоо би 90 кг-тай байлаа гэхэд 90 кг-аар жингээ аваад зогсно. А би хөвтөж байгаа үед 25 кг-аар миний нуруу ачаал авдаг. Яг нуруу хөвтөж байгаа үед үү? Тий. Бас ачаал авдаг. Нуруу тэнийхэд би ямардаг гэдэг үг байдаг байхгүй. Тий. Хатигаа суугаад юм ингээд дутуу ингээд хөвтгээд хүн амарч чаддаггүй шүү дээ. Нуруу тэнийхэд л ямар сайхан юм бэ гэд. Тэр үед 25 кг буюу хамгийн бага жингийнхаа ачаал дээр ирчдэг. Тэгэхээр хоёр тал руугаа хардсан уу, дээшээ хардсан уу, нуруу тэр үед л амарч чадна. Босч байгаа үед болохоор өөрийнх нь жингээр аав. А тэгэхээр сууж байгаа үед яах вэ гэхээр өөрийнх нь жинг хоёр дахин үржүүлж аав. Нуруу. Тий. Нуруу. Яг л нөгөө булчингуй чинь бүгд тэгш одоо тэнцвэрийг авч чадахгүй шууд шахаа сууж байгаа учраас. Тэгэхээр би шууд 180 кг-ийн ачааллыг хамгийн одоо нурууныхаа гимтэлтэй хамгийн доод хэсгийг ялангуяа L4-өөс L5 тийм L5 4 3 2 гэдэг ер нь яг энэ хэсэг дээр маш их ачаал авдаг. Тийм болохоор ер нь суугаа үед хамгийн их гимтдэг. Суугаа үед тэгэхээр энэчнээс сэргийлэх арга гэд хэдүүлээ дахиад тусданд яриа тийм тусданд салгаад тэрийг дараа нь яриа. Тийм салгаад яриа тийм. Тэгэхээр жин чинь шүү сууж байгаа үед л маш их ирж байгаа байхгүй. Аль болох тэгээ нөгөө нурууны булчингүй хүмүүс чинь удаан ингэ сууж чадахгүй. Жохон байж байгаа ингэ тэсгэр алдаад цоцлайлаа гэд. Ингэ суучдаг байхгүй. Тэгэхээр тэр булчин чинь нөгөө баг багаар хийж ижил хамгаалж явж байгаа. SV подкастта хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. За одоо нөгөө нэг ихэнд ярьсан яриагаар ойл буцаад ор. Олон цаг суугаад байгаа хүмүүс байгаа шүү дээ. Офис ажлыг олон цаг суугаад за магадгүй гэртээ компьютерийн хард олон цаг суугаад. Одоо чинь миний хувьд ингэдэг хаа. Би 8 цаг суугаад за ажлынхаа шатаар буугаад машиндаа суугаад очоо компьютерийн хард суугаад тэгээд 10 12 цаг болохоор шууд хөвтдөг. Би яг ийм таталтай 3 4 жил болсон баг. Би компьютер тоглох дуртай. Ажил дээр 8 цаг компьютераар димигээ суучж байгаа шүү дээ. Эвлүүлэг, монтаж, постэр дизайн гэл тэ. Тэгээд сууж байгаа л нэг манай гэр энэ ажил хоёроор машинтай 20 минут явдаг хөөх. Тэгээд орц руугаа нэг алхаж ордог. Тэгээд очиж шууд компьютер харцдаг. Ингээ 3 4 жил болж байна. Тэгээд шөнийн хэдэн цаг унтав? 12 гэж орондоо ордог заа. Тэгтээ хизээж орондоо ороохгүй шүү дээ. Дахиад ингэв тий. Тэг ингээд дээшээ харж юус хөвч чаддгүй. Тэг бас надад би нэг юм бисуултай болдог. Би ингэж атиж унтдаг. Яа энийг бас хүмүүс наа чи ингэж атиж унтдаг хүмүүс амар олон. Би ингээд хүнчлөө толгоон дээр нэмрээд өвдөг нүүр хоёроо ингэж тулгаж унтдаг. Яагаад ч ингэж унтуулсан мэдэхгүй. Яг ийм одоо дадалтай хүн байна. Тэг чи над дээр жишээ аваад тайлбар. Амар хүн димэлцсэн үү? Тайлбарлах юм маш олон талаас нь тайлбарлах гэдэг. Хоёулаа асуулт ажиж байгаа жижиг болох уу? За тэгээ. За асуултаа жижиг болох. За эхлээд офс сууж байгаа хүмүүс за чинь зүгээр л офс сууж байгаа. Тэгэхээр яг одоо ингэж бодож байгаа байхгүй. За буцаага яриаг нь тасалчлаа очлаа. Мөгөө. Нийт одоо 24 цаг тий. Аа. 24 цаг чинь ингээ 365 нэг жил тийм үү. За зарим хүмүүс 60 наслан, 70 наслан, 80 наслан. Тэ ихэнх нь одоо нэг 60-аас 70-ийн хооронд нас өгöd болж байна тий. Монгол улсын судалгаагаар тийм үү. Тэгэхээр нийт 24 цагийн 8 цаг унтдаг юм байна. 8 цаг уу? Би 8 цаг унтах мөрөөддөг. Тэгэхээр чи нөгөө нийт одоо юу гэдэг нэг бүтэн өдрийн 3-1-ийг нь унтаад 3-1-ийг нь суугаад 3-1-ийг нь арай жоохон өөр юм хийгээд өнгөрүүлдэг байвал уг нь их болох гээд байна тий. Тэгэхээр эн чинь баг унтах үеэс босод үед нь суугаа болчиход шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо энэ дэр чи одоо би яаж сэргийлэх энэ одоо ямар энэ амар буруу хөвшил байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ бол ирээдүйд бол одоо надад түрүү яг санагдсан зүйл нь ухамсарын төвшин гэдэг юм л надад санагдсан. Хамгийн түрүүнд
Одоо ингэ хэлчихээр би ч юм уу жоохон гомдох байх. Гүг. Энэ яг хүн хэлхээс нөө цаас чичгэж гэдэг шүү дээ. Бид нар яг ингээд хүнээс үний юм сонсохгүй бид нар ингэ байгаад тгүй. Ягаад гэвэл би энд сууж байгаа тариа суухтаа би тухтай байгаа байхгүй тий. Тоглохдоо бид надад тухтай мэдрэмж төрүүлээд шүү дээ. Би тогломоор санагтаад байгаа тий. Тэгээ энд л жишээ нь зүгээр за чи ингээ юу юуг маргааш ч шууд гэл гүүч мүүгэл харихгүй ч гэсэн эхний ээлжинд ядч ингэж багаас эхлэрэй гэдэг ч юм уу. Тим зүйлгүй бол авмаар л яг үнэндээ. Хүн гэдэг ойлголт чинь ухамсарын төвшнөрөө би энийг хийж ивэл энийг би болох хэвээр эсвэл би тэнцвэртэй болох хэвээр би юм хор зуршилтай бол хэрэгэлдэг ч гэсэн заримдаа би эндээс жоохон татгалзчих ёстой. Гэт ингээд ухамсараараа бодно. Тэр зүрх сэтгэлээрээ миний би хүмүүс ингээд хүнд дурлахаараа ингээд айгу гүйдэг шүү дээ хавруулж чинь тий. Тэр баг хөлөө хугалчих гал тий. Амар ингээд бүх юм барил хэдэн зуун сарна авч өгөөл тий. Тэгэл машин тэргмэр одоо Мартин 88 чинь одоо амар боллоо шүү дээ. Тэгэхээр энэ зүйлээсээ илүү яг ухамсартай хүн бол өөрийгөө хайрладаг. Өөрийгөө хайрлж чадаж, өөрийнхөө үн цэнийг мэдэрч, үнэлж тэ өөрийгөө үнэлж чаддаг хүн ер нь яг тэр зүйлийг бий болгодог гэж би боддог байхгүй. Би нэг санаандгүй нэг юм ном дээрээс нэг юм уншиж ирсэн. Чиний найз чинь таньдаг хүн чинь нүцгэн байвал чи өөрөө цамцаа тайлж өгнө. Гэхдээ чи өөрөө нүцгэн үлдчихэвэл чи хуурамч хайралт юм байна гэж. Тэр хүн худлаад үргэлсгэж байгаа байхгүй юу? Ер нь бол тэрэн шиг би яг тэрийг уншичаад энэ ямар амар айхтар хэлээвэ маш ингээнэр те өөрийгөө хайрлж чадаагүй, өөрийгөө хүндэлж чадаагүй хүн бусдыг хайрлж хүндэлж чадах уу гэж. Тэгэхээр одоо би чамд хэлээд ухамсарын төвшөнтэйг жоохон найзлаарай. Ирээдүйд маш их зүйл болно. 30-наас 40-наас 50-наас 60-наас 70-наас 80-наас те 10 жилээр маш их зүйл болно. Тэгэхээр тэнцэнээс жоохон хурцлж сэргийлээ. Би чамаа битээ уу гэж хэлэхгүй, би чамаа битээ дамигтаад, би чамаа битээ суу гэж хэлэхгүй те. 2 цаг суусан бол би заавал 10 минут босч алхах ёстой шүү. Би зогсож явахдаа нурууныхаа булчин өөрийнхөө жингээр нүүж би нуруугаа сайхан амраах ёстой шүү. Ядаж энэ ухамсараас эхлээд өөрийгөө хайрлаарай. Таны гэр бүл яг таныг дөөрөх болно. Өрөвт чинь те. Тэгэхээр та яг ямар байна тэрүүгээрэл одоо өөрийнхөө амьдралыг үүсгэх бах. Таны амьдрал бол таны гэр бүл шүү дээ те. Тэгэхээр тэр хүрээллээ үүсгэх баха. Ер нь би бол жоохон нэлээд ухамсарлаа ирчлээ. Гэхдээ өшөө задлаад ярил их олон юм яригдах бах. Тэгээд жоохон өвөлцсөн болчих магадгүй. Тэгэхээр одоо ухамсарын төвшөнтэй сайн найзалтай. Би бол хүмүүст гэхдээ ингэж хэлдэг юм аа. Хамгийн багадаа 72 цаг өөрийгөө судлаад үзье. Би өглөө босоод хүт ус ууд юм бэ нү, бүлээн ус ууд юм бэ нү гэдгээс би өглөө босоод 0 дээр суугаад шээхтэй. Одоо их хүмүүс байр орон сууцсан салчлаа. 0 дээр ингээд шээхтэй. Миний шээс их үү үнэртэй байна уу, шар өнгөтэй байна уу, хөөстэй гарч ийн үү гэдгээсээ өөрийгөө шинжээд үзье. За би яаж цайгаа ууд юм бэ? Уцаа харалдаж ууд юм уу? Эсвэл цайгаа уухтаа би өөртөө орон цаг үлдээд гэр бүлтэйгээ цайгаа ууд юм уу? Би өглөө босоод 30 минутын дараа кофе ууд юм уу? Уудгүй хамгийн дөрөв кофе ууд юм уу? Гээд энэчнээс эхлээд 72 цаг өөрийнхөө уцсныхаа нөөтийг ч юм гаргаж ирж байгаа тэмдэглэл хийгээд үз. Тэр юугаар тэмдэглэх нь хамаагүй тэр хүний ойлголт л байх хэвээр. 72 цагийн дараагаас эхлээд хамгийн болохгүй байгаа зүйлээс нэгээс л эхэл. Тэр зүйлүүдийг би баг багаар өөрчлөе. Магадгүй би орой унтдаг бол те. Орой унтдаг бол би 30 минут наашин татъя. 30 минут наашин татхад 5 хоногийн дараа би 30 минутын өмнө унтдаг болтой байхгүй. Дахиад 5 хоногийн дараа 30 минут татъя. Яг энэ мэтчлэн бүхийг бүтэн 365 хоногийн 24 цагийн 3/1-ийг хүн насан туршдаа унтж өнгөрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр цагийг авахгүй бол маш эрт хөгшрөн, маш их ийшт одоо хүмүүс хор тавтар тусна, өвчлөн, сэтгэл санааны асуудалд орно, сэтгэл санааны өвдөлтөнд орно, үе мөч өвдөн. За юу гэдэг ингээд бүх муу зүйлүүд тэнцэнээс ер нь эхлэлтэй. Тэгэхээр ядаж энэ ухамсарын түвшнээс эхлээд өөртөө ярилцаад эхлүүл энэ бясалгалаас илүү том амжилт авчрах байхаа. За окей. Одоо наадах юм бас яг надаас ахуулаад зөндөө олон гоё өөр төр ингэж ойлгосоо гэж бодож байна. Бидтэй ингээд хүн нөгөө нэг юмны заавал эцэст нь ингээ гарч иж нэг ойлгохдаг гэж ярьдэн шүү дээ хүмүүстэй. Туулж үзчихэж. Би одоо тэгвэл ингэж ярил. Магадгүй би энэ гэж ингээд яг энэ нүгээрээ дахиад 10 жил явах юм бол яг энэ дадлаараа.
Тэгвэл та зүгээр ямар үр дүн хүлээж байгаа бол гэдгийг зүгээр өөрийнхоороо хэлвэл та юу гэж хариулах вэ? Эний 10 жилийн ирээдүй. Сая яг уржигдэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан одоо Монгол хүмүүсийн нас насжилтын 10 жилийн хүн амны судалгааг ингээд бид нар ангаараа ингээд дуусгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр угаасаа хамгийн их тохиолддог өвчин гэхэр бүр ойлгомжтой гараад ирт юм лээ. 10 жилийн дараа 20 жилийн дараа. Тэгэхээр тэрэн дээр бол номер 1-т амьсгалын замын өвчин. За зөвхөн амьсгалын зам гэхгүй энэ чинь нөгөө нэг хорт утаанаас болоод яг орчны нийгмийн одоо стресснээс болоод уучлаарай нийгмийн стрессээс болоод тэр цус өтгөрөлт гэдэг асуудал бүх дотроос нь ингэж хортолж байгаа байхгүй. Энэ ингээ хүчил төрөвч орж ийн буцаагаад нүрс хүчлийг гарч ийн. Хүний биед ороод буцаагаад бохир агараа. Бохир одоо энерги гаргаж ийн. Тэгэхээр бохир агаар ороод бүр бохир агаар гараад байвал энэ машины шүлтүр шиг эрүүл биетэй хүн ер нь үлдэхгүй болно. Зүрх судасны өвчтэй, илгэний томролтой, илгэний хөөхлөлттэй, хоолны замбрааг хэрэглээ. За тэгээд тархины өвчтэй, цусны нарислалтай, цэвэр агаар байхгүй учраас тэгэхээр энэ маш эрт хөгшөрч байгаа энэ царай зүс гэдэг инхээр 10 жилийн дараа зүрх судасны бөөрийн өвчтэй. За тэгээд уушигны өвчтэй хүмүүс их болно. Гэтээ тэрнээс их бүр их одоо өвчин одоо ихсэн. Ялангуяа одоо энэ тархи судлалын энэ нүд судлалын эмчнэр бол тэр үед бол жинхэнэ хамгийн үнэтэй багш нар болж байна. Миний төсөөллөөр бол. Яг тэгвэл энэ утасны хэрэглээ, цэнхэр дэлгэцийн хэрэглээ допамин гэдэг ялгаруулдаг. Допамин өөрөө хүн оруулагчаар аз жаргалын дааврыг хиймлэр орлуулад байгаа учраас олон цагаар утас ухаж чадчихээн, компьютер тоглож чадчихээн, дунтаж чадчихээн тийм. Энэ өөрөө тархийг асар их томор гэмтэж байгаа. Учраас тархины эмчнэр, нүдний эмчнэр бол жинхэнэ модонд орно. Одоо бүх хүмүүс нүдний шилтэй болно, бүгд нүдний хаалганд орно, бүгд нүдэндээ тусаалгатай явдаг болно. Тэгэхээр энэ утаанаас том эрсдэл байх болоо гэж би төсөөлж байна. Нэг хүн гээд нэг мөнгөний төлөө гэл явж байгаа л тэгээд нэг эцэсүүлд нь бие өвтгөр нэг олсон бүх мөнгөө гээд өгдөг гэж нэг яриад шүү дээ. Тэрнтэй адилхан. Та зүгээр 10 жилийн дараа бүх хүмүүс нүдний эмчит, за тарих мэдрэлийн эмчит мөнгө өгдөг болох хаа гэж бодож байна гэж шүү дээ. Одоо жишээ нь надтай ингээ орой суудаг 4 найз байгаа. Тавуулаа бид зөв нийлж тоглодог байхгүй. Тэнгүүд манай 4 хувьд болохоор яг надтай адилхан те. За зарим офс ажилт. Манай нэг найз бүр автобус урьдаг ажилладаг. Автобус урьдаг ажилладаг. Тэгээ орой биднээс жоохон оройд жирдэгдсэн биднэртэй нэг 2 мууд тоглож унтдаг. Тэгэхээр яагаад бид нэр тоглоод байна гэхээр тэнд бас нэг асуулт байна шүү дээ. Жишээ нь би ажил дээр магадгүй стресссэн. За амьдралдаа стресссэн. Тэнгүүд би стрессээ хамгийн гоёор тайлж чадхаар нь тэнд байгаа байхгүй. Тоглоомд найзуудтайгаа бид нэр хөгжилтөж, инээлдэж тэр нөгөө таны яриад байгаа тэр допаминыг ялгаруулж аваад шүү дээ. Яг энтэй адил тэгээд ингээд л яваад ах юм бол эцсүүлд нь бид нар зүрийг тухайн үедээ ингээл стрессээ мартаад байна те. Тэгвэл яг бид нар энэ өдөрт ингэж гаргаж байгаа энэ стрессээ орой яаж өөрсдөндөө ашигтайгаар тайлж чадах юм гэсэн юм. За яг л одоо миний ойрын хавьд дандаа хийдэг сэдвэл ингээл араараас орж ирж байна. Допаминыг өгөн дээр үед өмнө үед те түүх байгаагүй бол одоо үе байхгүй гэдэг шиг өмнө талаас нэрээ. Адуу малаас те хангаа газраас магадгүй ус те одоо нэг 5 авраг бүрдүүлдэг өнгө гэж ярьдаг те хагаар сайлах уул мод газар тэгээд ус энэ зүйлүүдийг хүн хараад өөрөө тэрийг бүтээж чаддаг байсан байхгүй. Хүүхдийг багтан тоглоом багтаа байлга ялангуяа эрэгтэй хүүхдийг гэж сэтгэн бүтээх төсөөлөх чадвар хүндэртэй болно. Бүх тоглоом бэлэн болохоор үйддэг. Тэр сонирхолтой юм байхгүй гэдэг шиг. Тэр үед харилцаанаас аз жаргалыг авдаг байсан байхгүй юу? Хоол хүнснээс те сайхан амттай хоолноос өөр юмнаас адуу малаас те монгол хүмүүс л. Тэгэхээр тэрийг одоо орчин үеэр ингээд маш их хэмжээний өөр хиймэл зүйлүүдээр хизээж гарт баригддаггүй зүйлүүдээр орлуулж байгаа. Тэгэхээр би бол хоёр талаар нь хариулмаар байна. Энэ бол нэг талаараа аягүй сайхан одоо стрессийг тайлах арга мөн. Тий. Стрессийг одоо хүмүүс одоо маш олон төрлөөр тайлна шүү дээ, тий.
зарим хүмүүс спорт хийж гин те, зарим хүмүүс бясалгал хийж гин, зарим хүмүүс одоо зодтолдож гин те. Зодооны спортоор хичээллээд байна гэдэг чинь тэр бас айгүй хэмжээний стрессээ тайлаад штэ. Нөгөөдөл нь болохоор тоглож гин те, маш их хэмжээний адреналин ялгаруулж гин. Нөгөө хийжсэн ажлынхаа дарамт стресс, дарга цэрэг, цалин одоо юу гэдэг бүх зүйлүүдийг мартаа тоглож байна. Энэ бол зөв. Гэхдээ тэнцвэрлэл хэрэгтэй эцтэй. Нөгөө ухамсарын төвшин рүү эргэл орохлох л та. Тэнцвэрээ өөрөө үүсгэх юм бол болох юм шүү. Тэ? Амралтын өдрөө 5 өдрийн орой ч юм уу те. 5 өдрийн орой бол Солонгос, Японд гүйл бүгдээрээ харагддаг үсттэй. Монголд ч гэсэн бүгд одоо шоу, парти хийдэг те. Тэрэн шиг тэр өдрөө гарч тоглодог байвал зүгээр юм шүү тий. Зүгээр. Next 5 өдөр бол окей. Хамаагүй. Тий 5 өдөр шүү махсаа ингээ орж иж та. Тий. Тэгээд бус үе дээр арай жоох ийш тамардаг. Гэтэ хүн болго ондоо штэ тий. Зарим хүмүүс яаж шоудсан өглөө ажилдаа явж чаддаг гэдэг шиг. Яаж шоудсан хичээлдээ яваад тэр хүмүүс сурах ирмэлцэл мөрөөдөл нь байгаад штэ. Тэгэхээр тэрүүгээрээ бас чадаад байна тий. Тий. Тэгэхээр одоо энэ тэнцвэрэл жоохон хадгалах хэрэгтэй болов уу? Би зүгээр таны нэг ингээд одоо ингээд чинь та ухамсарын төвшөнд ингээд юм ярьж штэ тэ. За магадгүй дөнгөж эхлэн ч гэж болно штэ тэ. Дөнгөж зүгээр би зүгээр наазах нь монголчууд зүгээр энийг л ятж мэдчихээсэ гэхэд хамгийн ихний ингээд за энийг л ажиглаа ойлгочихсаа гэдэг юм хэлхийг хүсдэг бол тэр хүн юу байх вэ таны хувьд? Хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрал, юмтай харьцах хандлага тэр юмнууд дээр хэлэх юм бол их байдаг. Жишээлбэл одоо 4 хүн тутмын нэг нь сахарт олцоод байгаа байхгүй юу Монголд. Тэгэхээр тэр хүмүүс ихэвчлэн хүүхдүүд байна. Яагаад тэгэхээр Ихэвчлэн хүүхдүүд ээ? Тий. 4 хүүхдүүдмээ одоо нэг нь гэсэн үг үү? 4 хүн тутмын нэг нь одоо сахарт олцоод байгаа. Тэр өвчлөлтөө нэг нь баг хүүхдүүд байгаа тийм үү? Тий. Вау. Тэгэхээр сахар чинь өөрөө нөгөө нэг 1-р хам шимж, 2-р хам шимж гэдэг төрөл нь ондоо. Тэгэхээр 1-р хам шимж нь болохоор ген шид, удам шавт, эмээгээс ч юм уу ээжээс аваасаа тэр хүүхд сахарын мэдээллийг аваад гарч байгаа учраас тэр сахартай хүүхд болчихно. Нөгөөдөл нь болохоор олдмолоор тий. Жишээлбэл одоо энд байгаа эмэгтэй сахаргүй байсан. Гэхдээ хүүхэд нь сахартай төрсөн. Яа тэгэхээр жирэмсэн байх үедээ сахарын хэмжээ өндөр болдог. Монгол байгаа эмэгтэйчүүд ингэдэг байхгүй. Би 2 хүн тижээх юм чинь тэрэн шиг идэх ёстой гэж. Байнгын нөгөө нэг зах замраагүй их иддэг. Идэх тусам л улам л донтолт игсэн. Яг тэгвэл яг тэр төрлийн одоо амттай юмнууд дээр дандаа нөгөө нэг допамин чинь адилхан ялгараад байгаа байхгүй. Тэгэхээр тэр сахарыг чинь 30 минутын дараа цагийн дараа аваад тэгэхээр 2 хүн тижээх хэмжээний хоолыг аавна гэж яваад сэтгэл зүйн тэрийгээ дагаад би өөрийгөө бэлддэг байхгүй. Яг тэрэн шиг сахарын хэмжээ өндөр болонгууд төрж байгаа хүүхэд нь сахарт олж төрдөг. Тэр болохоор амар харамсалтай том удамшлын айгуу том алдаа байхгүй. Олдмол гэдэг шүү дээ. Тий. Олоод өөрөө сахаргүй, нөхөр нь сахаргүй, аав ээж нь сахаргүй хад тэр хүүхэд сахарт олж төрж байна. Тэрний хүүхэд тэр чигээрээ бүгд сахарт олох магадлал маш өндөр байгаа байхгүй. За хоёр дахь нь болохоор хичээлийнхэн завсарлагаар хамгийн ойрхон байгаа дэлгүүрээс хүүхдүүд авдаг заншсан зүйлүүдээ өөрийнхөө байгаа мөнгөнийхөө хэмжээнд авдаг. Яг тэр ундааг авдаг байхгүй. Яг л тэр ундаа, яг л тэр бичээнийг авдаг. 50000 төгрөгтэй бол яг 50000 төгрөгөөр тааруулж л тэрийг авдаг. Тэрийг өдөр болгон 7 хоногийн 5 өдөр хэрэгжүүлээд ахаар тэр үеэр сахарын нэмэгдээд одоо юу гэдэг хурдан задардаг нүүрс ус хэрэглэхээр сахарын хэмжээ өндөр болоод сахарын хэмжээ маш богино хугацаанд ундаг байхгүй. Энэ болохоор савлалт гэж явдаг. Өдөр болгон энийг давтаадахаар нэг өдөр тэр нь өөрийнх нь биенийх нь програмд ороод үлдчихдэг буюу энийг сахарын 2 дугаар шинж тэмдэг гэдэг. Тэгэхээр нөгөө сахар хэрэглэхгүй байсан ч гэсэн тэрэн дээр сахар өсөд тахаар тэр хүн сахарт болчихж байгаа байхгүй. Хүүхдээсээ багасаа гэсэн. Тэгэхээр таны хүүхд одоо юу идэж ууж байгааг одоо аав ээжүүд нь л одоо боловсролын өвн. Тэр хүүхдтээр л маш сайн анхаарлаа хандуулж чадах юм бол тэр хүүхдүүд ирээдүйдээ өөрийнхөө хүүхдийг өөрийн гэр бүлийн хоолны хүмүүжлэлээр хүн чинь насан туршдаа л хоол идэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр зүйл дээрээ аюулгүй их санаа зовдөг би. Тэрээд ирээдүй бидрээс шалтгаалах гэдэг. SV подкастаа хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Баярлалаа. Нийтдээ ингээд зөв нөхөн ингэдэж шүү дээ.
бурууг нь мэдээд идэг мөртлөө л хийгээд идэг шүү дээ. Одоо жишээ нь би одоо юу гэдэг нь гурил муу гэдгийг мэдээд идэг мөртлөө л бууцсан дуртай байгаад идэг те. Гурил муу гэдгийг мэдээд л сайхан гоё халуун ушуур идэнгүүт нэг гоёж байгаад идэг гэдэг ч юм уу те. Мууг мэдээд байгаа мөртлөө л хийгээд идсэн. Яг ингэж үр дагаврыг ингэж бодтойгоор жишээ болгоод ингээд илүүл бас за хэлэх нь ч үзүүлэх юм одоо ямар нэгэн байдлаар ингэж нэг жоон хүнд болгож иж тэр ингээ ойлгох юм уу эсвэл за мистэ энэ талаар мэдгүй өөрөө өвчлөж ойлгох юм уу талаар сайн мэдэхгүй л юм л та. Би зүгээр нэг ухамсарын түвшинд юм ярьж байгаа болохоор ингээ асууж юм. Манай нийт монголчуудын ер нь ухамсарын түвшинд хэр байгаа. Эсвэл зүгээр яг ухамсартаа өөртөө гаргах цаг монголчуудад олдож байгаа юм уу? Энийг эсвэл заавал өөрөө гэж олгох хэрэгтэй юм уу? Өөртөө ярилцах хэрэгтэй юм гэсэн юм. За тэгвэл дээрэс нь ингээ асууж ядаж нэг өөртөө ярилцах цаг гаргахыг үгүйс хүсэхгүй байгаа мó гэж асууж байна. Одоо эн чинь тэгээд үндэсний гэд ярихар чинь одоо айгу том сэдв штэ. Гэхдээ би өөрийнхөө ойлголтыг одоо шулуухан хэлье. Тийм энэ зөвхөн хоёулынх л ярих шүү дээ. Шулуухан хэлье. Ер нь бол монгол хүмүүс өөрийнхөө биед хайрг болцсон. Ер нь монгол хүмүүс. Тэгэхээр тэрийг олоод мэдчихээ, энийг олоод мэдчихээ. Ер нь хүүхнүүд л жоох айхтар байна л да. Ялангуяа нөгөө жингээ хасчий гэдэг ингээд жилд 2-3 удаа жингээ хасч тавьчих тий. Тэр хүмүүс чинь бас болсон болоогүй эрүүл мэндийн боловсрал олж аваад байгаа байхгүй. Төөрөгцсөн ч гэсэн үр дүн нь өөрт нь ашигтайгаар. Ядаж ингээд жоохон турна гэдэг чинь ирээдүйд хавдраар өвдөх магадлалаас багчсан хамаагүй багасаад байгаа байхгүй. Ирчүүд бол ер нь их хайрг байна. Нэг хэсэг үеэ бодвол архитах нь ер нь багассан. Ирчүүд бол аюу соёлтой уудаг болчиход байгаа. За би энийг уул арай бага шаарддаг юм а гэдэг ч юм уу тий. За өнөөдөр би ингэнэ гэдэг би ингэж холж уухгүй гэдэг ч юм уу тий. Би арх ууж байгаа бол усуунаа. Ер нь бол би нэг 200 г усанд заавал одоо 2.05 та ус ууцсан байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар эргэжтэйчүүд жоохон өөртөө хайртай болчихно. Яг л амар шаардаад шүү дээ тий. Энд ихтэй ахиж шүү гэдэг шиг ба. Тий. Архины тал дээр яриа л да. Монголд үйлдвэрлэж байгаа архинууд усыг нь нэрдэггүй тий. Тэгээд этил спирт өндөртэй гэдэг ер нь амар шаардуулдаг, амар хордуулдаг, маш их өвдөгдөг байхгүй. Гадагшаа гараад гадны арх очиод уухаар тэгдэггүй. Тэгэхээр Монгол архинууд ер нь амар муу гэж би бол шулуухан хэл. Тий. Хятад архинууд нөгөө идэж ууж байгаа юмнуудынхаа хорыг гаргахын тулд хятадууд ч нэг юм жүнзээр хятад арх уугаад идэв шүү. Энэ жижигхэн шууд цайны цаг дээр ч хамаагүй шууд. Тий уудаг тий. Тэгэхээр бүүнөрөө хоолндоо орохдоо нэг архтай уудаг. Та нар тэгээд би урталтай нэг юм жижиг нэг юм хундахтай нэг юм шилтэй архтай. Тэр чинь уух соёл нь нэг бас нэг тэдний хараа өөр байгаа тийм тий. Маш их хэмжээний хорт бодисыг одоо тэр олон одоо хоолны амтлагчдыг тэгж цэвэрлж чадаад байна тий. Тэгэхээр монголчууд тэгж чадахгүй байгаа нь бас жоохон харамсалтай санагдаад байна шүү. Тэгэхээр уух соёл дээр бас жоохон монголчууд маань гайг болж байгаа. Яг эрүүл мэндийн соёл дээр бол маш муу. Миний бодлоор бол хэдий сонсоод идэг хэдий ингээд лаглаг хүмүүсээс ингээд зарим мөнгө төгрөгдүүлээд энэ мундаг одоо ганцаарчлсан персонал тренингүүд коучэд тэгээ аваад байгаа мөртлөө хэрэг ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Тэгэхээр жоохон эрүүл мэндэд хайргүй хүмүүс монголчууд. Дээр үед бол их л хайртай байсан байлээ. Энэ монголчуудыг нэг хоолны соёлгүй гэж ингээл ер нь бид нэр ингээд одоо өөрсдийн гэсэн юм хоол байхгүй гэдэг ч юм тийм ярьдэн шүү дээ. Яг үнэндээ хоолны соёл нь бүр дийдв шнэ байсан юм шиг. Зундаа ерөөсөө нэг ч мах иддэггүй байсан гэж байгаа байхгүй. Тий. Цагаан эдгээрээ бүх юм авдаг, айргаа удаг. Энэ зарим улсын нөгөө шашин судлалын ном дээр нь бас байдیں۔ Тэгээс хүмүүсээ сонсоод нэрэ тийм үү гэж судалсан чи нэрэ байд юм билээ. Зундаа цагаан эдээндээ гараад элдв янзын махыг болоод элдв янзын амттангууд идэхгүй. Энэ одоо тэр одоо лалын шашин хүртэл байгаа байхгүй. Куран судраг гэдэг. Тэрний дотор Рамадан сар гэж байдаг. Казакуудаас барьдаг тийм. Бүтэн 1 сарын хугацаанд оройдол юм идэн зарим бүр юм иддэггүй юм бэл. Тэр чин зундаа цусаа маш их хэмжээний хүчлэг тэр хавдар болох тэр радикалуудыг бүгдийг нь маш их хэмжээний устгаж чаддаг. Нөгөө талаараа тэд нөгөө хөгшин эсүүдийг
устгаад шинэ эсүүдийг маш их хэмжээний төрүүлж чаддаг. Тэгэхээр монголчууд бас тэр юм бас дээр үеэсээ хооллох арга байсан байгаа байхгүй. Зундаа одоо би тэгтээ хоолны систем гаргахдаа бас энийг хэлж өгдیں۔ Зундаа бид нар ер нь хөнгөн хоолж хөнгөрөх ёстой шүү. Цусаа сайн цэвэрлээд илгнийхээ ачааллыг сайхан багасгаарай. Тэгээ намар болохоор шимт хичээлээ хоолоос эхэлтээ шүү. Дэлгэр цаг. Өрөнд дулаан сайхан дэлгэр цагт малын шимт шүүц тэ. Тэгээд одоо айраг цагаан эднээс эхлээд ингээ шимээ аваад тэгээд тостой хоол руугаа ордог шүү. Хонь руугаа ордог. Тэр үедээ бид нөө өвөлдөө бэлтдгээ. Өвлийг үнтэй давахын тулд ингэж хичээдэг. За махтай одоо өөх тостой юмнуудаа идээд буузаа тий хийдээд тэгээ хавар болохоор бид нэр эцэж турсан малынхаа махыг иддэг юм аа. Ер нь бол тийм болохоор бид нар намар дарсан гүзээ, шар, тос, бусад төрлийн нөөцлсөн мах, борц тэгээ тэдрийгээ бид нар хавар иддэг заншилтай. Эн чинь бүр дэлхийд байхгүй соёл амар соёл. Тэгээд энэ дээрээс ингээд хэлэхэд бол бид нар одоо юу гэдэг далайн түвшнээс 3500 м-ийн дээр амьдэрдэг. Өглөө нь бороо ороод орой цас болж хойроод шөндөө шуур болоод өглөө нь мөсдчдэг газар амьдарч чаддаг байхгүй. Тэгэхээр бид нар энийгээ дагаад хүүтэн өдөр сайхан банштай цаа уугаал байж юмар өдөр байна да гэж хүмүүс их ярьдаг тийм. Тэгэхээр энэ уламжлалаа дагаж хооллно гэдэг чинь дэлхийд байхгүй соёл. Энэ бол бүр гайхалтай зүйл байхгүй. Яг энийг нотлохын тулд сүүлийн 2 удаагийн дэлхийн аваргаар би хоолны шимт хичээлийн шинэ монголчууд зориулсан юм хоолны програм зохиож гаргасан. Маш их хүмүүст хүрсэн тэр. Ерөөсөө сүүлдээ бүр гуйж штэ багшаа одоо би дахиад турмааргүй байна. Манай гэр бүлийнхэн цагаан сараар зовлогсон чинь хавтартай болцсон юм уу гэд ингээд намайг ярьж байна. Гэт тэнгүүл чинь за тэгвэл хоёлоо одоо жоохон бөөрөн дээр жоохон баг багаар ингээд системтэй ачаал өгөөд өргөн булчингуудаараа өвцөг сээжээ мөрөө жоохон чангалал мас нэмч нэг 5 ч юм уу 10 хил нэмэл болох уу боолно. Буцаагаад тэр хүнчний 2 сарын дотор тэрийг нэг 5 6 хил нэмээд авчиж байгаа. Тэгэхээр тэр арга нь маш амжилттай болсон. Тэгээд хоолны дэглэм барихгүйгээр хооллох, турах, жингийн илүүдэлтэй. Турах гэдэг чинь өөрөө тураалахгүй юу шал ундаа утгатай. Жингийн илүүдлийг шийт гаргахыг гаргаж ирээд нийт бараг 4-5 жилийн хугацаанд туршаад тэр нь дахиад өчнөө 100 хүнд очиж үр дүн гаргасан. Тэгэхээр энэ уламжлалт ангаах, уламжлалт одоо Монгол арга зүй, хооллох арга зүй, шинжлэх ангаах, шинжлэх ухааны шимтгийллийн арга зүй ингээд нийлүүлээд ийм систем гаргаж ирсэн нэлээд амжилттай. Тэгэхээр би нэг ирээдүйд бол Монгол улсын үндэсний аягүй том хөтөлбөр болгоно гэж мөрөөдөж байгаа. Цааш нь тийм болохоор би одоо ангаахт орцорж байгаа. Nice. Одоо яг нэг амн дээр гарч ирээд л гэдэг шиг те. Одоо жишээ нь ингээ би таны үүдээс харж байгаа л та өөр эрүүл мэндийн байрангууд нь л үүдээс нарж байгаа. Би угаал те. Ингээ суугаад шүү дээ те. Яг би яг ингэж яриа гэсэн ийм утгатай уушах. Би бас ингээл зүгээр өөрийгөө ямар байгааг мэдээд байгаа ч гэсэн. За ядч би гутлаа үтгэд амар тэрт болж эхэлж байгаа байхгүй. Гутлаа үтгэх гэхээр амар надад хэцүү санагдал те. За одоо яа тийм магадгүй нэг жоохон сууж босоод нэг жоохон дасгал хийгээд за хай нэг жилдээ нэг байгууллагын саксны тэмцээн болдог шүү дээ. Тэгэхэд надад гүгд амар зөөрт болсон байхгүй. Би урд сургуулаад үссэн байхгүй. Ятад тэгсэн чинь тэр үед би амар хөнгө шиг. Би бүр юм байсан. Өдөрт би 6 цаг сураад тэгээ орой нь баарн зөөгч мөгч хийгээд тэгж хоол молны мөнгө олдог. Тэг ингээд тэрэндээ би түртдэг байсан байхгүй. Тэгсэн чинь жилдээ нэг удаа саксны тэмцээн бол тэрэнд түртэд гэж би өөрөө би чи юу лээ гэж бодоод тэгээ би сайн нэг гүйлтийн зам ус гэртээ ажлынхаа тэрийг хараалал. Тэгсэн чинь одоогийн байдлаар эхний ээлжин ингээд нэг юм гоё ингээл эхний хэдүүдрээ аягүй гоё алхлаа. Би чи намайг чи ер нь бол ингээл би чи бас ингээд нэг гоё хүмүүстэй найзууд байгаа шүү дээ. Зөвлөгөө авалтаа яах юм аа. Чи зүгээр л алхаа гээл те. Тэгэл өдөрт нэг эхний ээлжин 45 минут алхдаг байж байгаа л. Тэгээд сүлдээ нөгөөд нь 30 минут болоод 20 минут болоо те. Гэтэ яг алхаж байгаа үед алхсныхаа дараа би нэг өөрийгөө ялсан шиг кайф аваад байгаа. Тэгээд би нэг ажилласаа ирээд 45 минут алхачлаа шууд. Би шууд суухаа оронд те. Тэгээд би ч хөөс мөсграал усан дорол гарч ирлээ. Аюу гоё кайфраад байгаа шүү дээ. Яг тэр шиг одоо би ингээд пивгаа сууж байгаа л за орой очиж гүчингүүд ингээд юмд кайфраад байгаа шүү дээ. Яг энэ авж байгаа энэ кайфыг л цаашаа нэмэгдүүлээд байх хэрэгтэй юм шүү. Одоо чинь орой доото тоглолт 4 цаг тоглолт гэсэн бол баг ядаж би нэг 3 цаг төглөөд нэг цаг алхачихж байгаа шүү дээ. Цагийн дотор нэг 45 минут 15 минут шууд дараа гарч иж байгаа те.
энийг гоё ингээ нэмэгдүүлээд байх хэрэгтэй шүү. Тэрс юу юугүй шууд болоод фитнест яваал ингэ хизээж байхгүй юм шүү тий. Мэдээж. Тий. Би нөгөө таныг турна гэдээ ярьж л шүү дээ. За турах талаар за турах ингээ илүүдэлж ингээ хасах гэж ярьж байна чинь тий. Илүүдэлж ингээ хасахын тул зүгээр л хамгийн ихний ээлжинд энийгээ болчихсоо гэж хэлхийг хүсдэг зүйл байна. Нийтээр нь нэг удаа хооллоод ойрхон битээ хоол. Ерөөсөө шулах хэлгээд. Нийт авсан калорийн чинь нөөц хэмжээ, сахар хэмжээ ингээд тодорхой хэмжээнд өсөөд буцаагаад буураад эртлээ 3-4 цаг болдог байхгүй. Нийт ингээ хоолны тий. Тэгвэл чи тэр хооронд дахиад битээ хоол. Дахиад олчоо нөгөө буцаагаад энгийн хэмжээндээ өргөмөл чинь биднээс нөгөө нойролчноос одоо за би энэ ундаа ингээ ууч тий. За би энэ пив ууч. За зарим пив бол калоргүй л байдаг л да. Нөөцсөсгүй алкол хэмжээ аягүй ондоо. За тэгэхээр би энэ ундааг магадгүй би энэ пиццаг идлээ. Тэгэхээр 3-4 цагийн хугацаанд дахиад би пицца өөр нүүрс урс миний инсулин нойр болчихгоос инсулин гэдэг дааврыг ялгаруулахгүй л зүйл идэх ёстой. Тэрэнд нь болохоор өлсөд авах юм бол уурга идчих ёстой байхгүй юу? Маха идчих үхрээ мах гахааны мах дахианы мах цаас. Гэтэ яг дотроо сайн муу гэж байна шүү дээ тий. Гахааны мах чинь бол маш их хэмжээний одоо бактеритэй тий дахианы мах. Тэгэхээр ер нь бол сайхан Монгол маха идээд тэр чинь өөрөө жинхэнэ ангийн мах гэдэг л та Монгол махнууд. Тэрийг идээд явчихад ер нь сахарын хэмжээ өсгүйгээр турна. Үлсгүйгээр турах боломжтой юу асууж боломжтой. 100% боломжтой. Яг бүрөөс идэх химийг идэх юм айдэл нэг ч удаа үлсгэлэн мэдрэмж авахгүйгээр. Аха. Гэхдээ өлсөх мэдрэмжийг авна гэдэг чинь түрүүн чи ингэж ярьлаа штэ. Тэрийгээ би ингэж ойлгоод цааш нь сайжруулад яваад байх юм шүү дээ. Өлсөх мэдрэмж гэдэг нь болохоор гиз гүрвэлцэх мэдрэмж байхгүй ингээ шор гэдэг яг тэгтэй. Тэр мэдрэмжийг аваад хоолж ивэл энэ маш ухамсартай юм. Ер нь цааш зүгээр ингээд одоо уучлаарай. Би хамаагүй шүү хаа. Би таны яриг зүгээр ерөөс хамаагүй. Энэ зүгээр чөлөөтэй ярим ч тийм. Яг үлсэх мэдрэмжийг аваад хоолно гэжсний шорох гэдэг дуурдаг шүү дээ тий. Түнгүүд юу яаж байгаа? Одоо хоолыг тэрэ гэсэн сэрүүлэх гэж ойлгож байна. Тэр маань болохоор ходооднд ирээд боловсруулагдаад тэр нарийн гидс рүү, ходоодноос нарийн гидс рүү ингэж шимэгдэж орлоо. Ходоод чинь одоо хоолгүй болж байна гэдэг мессеж нь гөрүүлзөөд ингээд дуураад мэдэгддэг. Тэр хүмүүс гөрүүлзэн гэдэг чинь хөвлийн булчин өөрийгөө чангалж байгаа булчин хэлбэр байхгүй юу? Тэгэхээр тэр мэдрэмжээ аваар одоо би яг үлсэж байгаа юм байна. Зарим үед яг энэ үед 5 минут мацаг өрж болдог байхгүй юу? 5 минут. Яг тэгж дуурсна тэрэ. Тий. За ингээд би яг энэ үед сахарын хэмжээг жоохон багасгачих буюу миний гидсэнд байгаа. Магадгүй нэгэн тусал өөхийг би нэр өрөөгөө татчихил та гэдэг бодлоос хоёр туслах тий. Тэгэхээр энэ үед би 5 минут мацаг өрчих. За би бүлээ ус очиж. Миний биений хүчил их байгаа учраас энийг би цэвэрхэн байлгахын тулд миний биед ус хэрэгтэй, миний бөөрөнд ус хэрэгтэй, миний арьсанд ус хэрэгтэй байгаа учраас би нэг балга ус очие. Магадгүй 200 г усыг би хуваагаад энэ хооронд уучия. 5 минутын хугацаанд тэгээд 5 минутын дараа юм айдээ. Энэ үед чинь мацаг өрчиж байгаа. Энэ үед миний сахарын хэмжээ 6.5 байсан бол тэнцэнээс унахаар юу болдог вэ гэхээр глюкоген гэдэг даавар дахиад нойролчноос ялгарснараа биеийн захын мэдрэлийн хэсгүүдээр магадгүй илгэн дээр цугласан байгаа өөх тэр чинь энерги рүү явдаг байхгүй. Энергийг зарцуулахын тулд тий. Зарцуул гэж явдаг. Тэр мессеж төрөхгүй байгаа учраас хүмүүс тархалаад байгаа байхгүй юу? Ойрхон нэг мэдээл, нэг сам мэдээл, нэг үзэн мэдээл ингээл ундаа аваад балгаал ингээд зүгээр шоудаад тэр допаминыг ингээд дайн аваад байгаа учраас хизээж турахгүй. Бүрээсээ лам багштай байна уу, бөөтэй байна уу, амар мундаг доктор, профессор, эмчтэй байна уу хизээж турахгүй. Яг уу сэтгэл санаагаар уунж турж магадгүй, тий? Хагцал, шаналл, гутрал, салалт, хайр дурлал. За энэ үед л хүн турж магадгүй. Бусдаар бол турахгүй. Nice. Яг ингэж ойлгуулж байгаад баярлалаа. Бид нэг ингэж мэддэгч байсан сонсоол байгаа юм шиг болгож ингээд ингээд гоё хэлээд өгвөл бас одоо л аюу таалагдчихна. Сэтгэл зүйтэй ер нь хүний идэж байгаа юмд би тэгж холбоотой гэж байна гэж боддог байхгүй.
Зүгээр ингээд одоо яа та одоо чинь сая салалт ингээл мэдээж тэр үед юм идмэргүй санагддаг байх л тий. Тийм болохоор л турж байгаа. Тийм болохоор л нөгөө нэг ирж үжишээ нөхөхийн тулд нөгөө нэг илүүдлээ өөхнүүд маань ажиллаж эхэлж байгаа хэрэг. За би сайн мэдэхгүй байна тэр талаа. За ер нь зөв олоход за илүүдэлжингээ хасахад сэтгэл зүй хэр нөлөөлт. Амар нөлөөтэй хамгийн хэцүү. Тэгтээ жин хасах үг нэг амархан. 2-3 сар цаашлаа жил Ингэж хэлэхээр амар хүмүүс уулдаг гэсэн шүү жин хасах амархан гэж. тий бүтэн жил бэлтгэл хийнэхээр дархлааны систем нь өөрийгөө хамгаалдаг байхгүй. Яг тэгвэл нөгөө гоё амттай хоолоо идээ сууж юмраа штэ тий. Бүрээдээд уцаа уус сууж юм штэ. Гоё тамхи татаал сууж юмраа штэ тий. Амар гоё штэ. Тэгвэл чин тэрийг босоод эсэргүүцээ тэмцэн гэдэг чинь хүний дархлааны систем тэрэн дээрээ хамгаалж байгаа байхгүй. Өглөө болгон за би бүр шал тэнэг сэдв байна. Өглөө болгон би ажил дээр ирэхэд хин нэг нь намайг дух руу нислэх юм уу хац руу маань алгаддаг бол аяанда миний энэ хац руу өвдөхөө болно. Аяанда би арай жоохон тэсвэртэй авдаг болно. Угаасаа алгадуулах юм чинь аяанда бүр өвдөхөөч болох. Тэнийг газар тогшоод байвал тийм ээ. Тэгэхээр дархлааны систем гэдэг зүйл чинь яг тэр шиг ингэж хамгаалдаг. Дасгал хийхээр бие өвддөг, булчин булардаг, залхуу хүрдэг, тэмцдэг. Нөгөө гоё амар гоё аз жаргалтай өөр нөгөө жаргалын юмнууд маань нэхэгдээд эхэлдэг. Тэгэхээр тэрнтэй баг багаар дасгаж явдаг. Өнөөдөр нэг удаа суулт хийхэд хөл өвчин орноо доо, бөкс маань өвчин орноо доо. Миний зүрх ингээд цоглоод уушиг маань хүчил төрөвчээр дүүрнэ дээ. Тийм ээ? Тэр чинь надад аюу хүнд тусч байгаа шүү дээ. Маргааш дахиад би 1 тоогоор 2 тоогоор ахиулахад дахиад өвдөн шүү дээ. Тэгээд лайтیں۔ Эхлээд би зам дээр 45 минут алхаж ирсэн бол 7 хоногийн дараа 45 минут алхахад миний залхан хүрэх байхгүй. Тэгэхээр шаардлага тавиад өөрийнхөө бодит үннийг хараад өөртөө жинхэнэсээ ярилцаад амлалт өгөөд дүрмээ гарга. Тэгээд тэр зүйлүүдийг нэг тоогоор нэм. Тэгэх юм бол зоохгүйгээр зүтрэхгүйгээр 2 удаа суулт хийх юм бол хөгсөн амархан шүү дээ. Маргааш 3 хийх хэвээр. Нөгөөдөр 4. Тэгээд 5 хийх хэвээр. Ингэж дасгах юм бол зоохгүй. Энергийг ялгаруул. Шууд амар гоё үнэтэй хувцас аваад амар гоё саплементүүд аваад уур муур витамин амино аминовстай амар их мөнгө зараал те хамгийн өндөр фитнест очиад багш аваад хэдэн сая төгрөг зарлагдаал те. Тэгээд өөрийнх нь дархлааны системтэй найзалж чадахгүй бол хүснэ чинь те. Зүгээр хөвтчихсэн дээр үсттэй. Тэр их зардлыг дэмий гаргаж яхаар. Тэгснээс өштэй зоорхоо уранхаа гэттэй ч хамаагүй те. За нэг хөлс өнөртүүлчихгүй шиг хувцастай. Ямар ч хамаагүй зааланд ороод дасгал хийчих хэрэгтэй байхгүй юу? Өдөрт би энийг хийн. Маргааш амарсан бол нөгөөдөр би энийг хийн гэд. Тэгэх юм бол харин ч эрүүл мэндэд дэмнээд зарлага багасгаад орой сайхан нойртой өглөөс амар сайхан сэрдэм байгаа зү тэ. Тэр зүйлүүдийг мэдрээд явах юм бол маш ашигтай. Бүр амар ашигтай. Заримдаа нэг орой нэг монголчууд ер нь нэг юм оройны хоолнд аягүй чухалчилдээ шүү дээ ингээд. Тэрийг гоё гэр бүлээрээ найз нөхдөөрөө гоё тий. Оройны хоол гоё хүнд олон их байх хэрэгтэй гэл тий. Тэгж мэдгүй надд бол тэг санагдаад зүгээр би ингээд заримдаа зүгээр л орой хоол идэхгүй унтчих шүү дээ. Тэгвэл маргааш нь би амар хөнгө байдаг зүгээр. Яагаад ч би идэхгүй байх нь буруу бахалт. Зүгээр би нэг өдөр цөв идэхгүй унтчихлаа шүү дээ. Орой тий. Тэгвэл маргааш нь амар гоё хөнгөн байгаа. Би үсээ тэрийг мэдчихлээ. Оройны хоол бас амар зүгээр юм шүү дээ. Эсвэл ингээд яг нэг оройны хоол эсвэл би ингээ багасаа манай угаасаа ээж аавд гэл орой ирэл хоолоо идэг. Оройны хоол будаад орох цөөвөн дээ. Аав цөөвөн дуртай байгаа шүү дээ. Тэгэхээр аав цөөвөн дуртай болохоор бид нэр гоё цөөвөн гайднэ. Аав цөөвөн дуртай байхаар бидсэн дуртай болоод яг тийм аав болох гээд байгаа шүү дээ. Тэнгүүд нэг удаа алгасчгууд би амар гоё хөнгөн байгаа. Тэнгүүд яг би бодчихлоо. Яг н оройны хоолыг түр зурдаал ингээд үсэж байгаа мэдрэмж төвччихэнгүүд манай шүглэн адилхан л би ерөөсөө өглөө цай авч чаддаг байхгүй. Бүр ерөөс би бүр маш олон жил өглөө сүүлийн үед би яг өглөө ус уудаг болсон. Зүгээр ус уугаа гарчдаг бол би тэрийг бүр өөртөө амар би чадлаа гэж бодоод байгаа байхгүй тий. Нөгөө нэг юм 5 литр ус ингээд одоо эгэнд байгаас авш ингээд ус гэртээ аваад тавьсан. Өглөө сканд игээл уушгаа гараа авчихдээ. Я цай авахгүй ус уугаа гараа авчих гэж тий. Тэгвэл яг адилхан би өглөө
тэр цөөнг идээд унтсан ч адилхан, унтаагүй сэрсэн ч адилхан би үлсэхгүй сэрээд байгаа байхгүй. Юм идмэргүй сан. Тийм болохоор оройны хоолыг зүрдээ ингээд авчвал бас болох юм байна гэж бодсон. Наад дээр чинь одоо ярихад бол яг тэр нөгөө цаг агаарын юм орж ирж байгаа байхгүй юу? Хүнд даралт ингээд дарагдцсан өвлийн цаг тий. Өвлийн цагаар маргааш өглөө ирд босхоор бол оройдоо жоохон тостой уурглаг хүнд хоол жоохон идэхэд бол зүгээр гэж би боддог. Маргааш өглөө нь хүйтэн орчинд ажиллах учраас нөгөө өвөлдөө бэлтгэдэг шиг өөрийгөө бэлтэж байгаа. 100 намар маш их дулаахан цаг байдаг ш. Тэр үед бол ер нь орой хоол дими. Үнэхээр орой хоол идмээр ах юм бол сайхан сүү цагаан идэг хэрэгтэй. За болохгүй бүр айгу өлсөд ах юм бол за Европ тал руугаа жоохон салат хийгээд идчих тий. За бүр болохгүй жоохон мах нэмчих. Салат ч өөрөө эслэг ихтэй. Тэг удаан задардаг нүүрс устай учраас шуу сахар хэмжээ өндөр болохгүй. Мах нь болохоор тодорхой хэмжээний уурга нэмнэ. За болохгүй бол сайхан өндөг чанаад идчихэлтэй тий. Өндөг шараад обвиустай талхтай идэж болохгүй гэсэн юм байхгүй үст. Тэр чинь хоолоогоор давж амж хоол штэ. Гол нь андуураад байгаа зүйл нь маш хүүтэнд иддэг хоолыг бид нар маш халуун цагт идээд байгаа болохоор залхуураад ядраад өглөө нь хүнд сэрээд байгаа. Тэгэхээр ойлголт нь юусэн юм тий. Хүнд хоол идэхээр юу болдог вүлээ? Ажлын дундуур ял. Одоо оюутнуудаас мэддэг. Надад ч гэсэн заримдаа тулгарна штэ. Багш юм яриад байхад би эндээ ухаан алдах гэдэг байгаа байхгүй бүр ингээд ядраад те амар хоол идсэн. Маш хүнд тостой хоол идчихээр бүх хийн дарагдаад унтмаар санагддаг байхгүй. Тий. Тэгэхээр халуун өдрөө үйл тийм хоол бити идэлтэй. Эсвэргээрээ сайхан хөнгөө олоо кофе уучлаа те. Амар гоё сэргэг штэ. Маш их аз жаргалтай гоё ажиллаа гэл. Хүмүүстэй гоё харьцаал өөрөө тэрэндээ баясаал те. Тэгэж болно штэ. Сонголт зөвхөн өөртөө л байна те. Тэгэхээр одоо улирлаа андуураад амар хүн дээр хооллоод байвал өглөө бол бүр хизээч юм идэхгүй. Энд гэхдээ яг үнэндээ болно шүү дээ. Би таны яриадсан. Энэ яг үндэ сүүлийн үед л яригч байгаа сэдв шүү. Бид нэг одоо гів гинт ингээл олж мэдээд байгаа нь ерөн баг үнэн гэж би боддог. Үлрэлийн чанартай ингэж хоол идэх хэрэгтэй юм байна. Би ингээд ер нь бол нэг үнэн ч тийм амар мэдээд сонсож байгаа ч. Тэгээд ер нь хятадууд одоо ингээд бодоход яг тийм байсан баг. Өвөл мөвөл манаа гэж хэвээр яг нөгөө гахамхаа амар идэн шүү дээ. Манайх ингээд л ярьчих яадаг ус. Тэнгүүд 100 мон тийхгүй. Үу цаатуул чи пив уухтаа хүртэл ингээд юм жижиг ингээд байцааг ярьсан дээр чи байцаа хэр ногоо гэсэн. Ногооны хаан гэж үнэн үү? Яагаад ногооны хаан? Маш өндөр шүлтлэгтэй, энерги өндөртэй, шүлтлэгтэй, ус сайн барьдаг, хорт бодис сайн гадагшлуулдаг, элгийг сайн цэвэрлэдэг, цусыг маш сайн шүүж чаддаг, шүлтлэг өндөртэй учраас хүний биеийн хүчлийг аюул сайн дарамтлж чаддаг, хавдараас сэргийлж чаддаг, сахараас сэргийлж чаддаг, тэгээ биеийн усыг барихад тусалдаг. Тийм болохоор хаан ногоон гэдгийг гэж байна. Байцаа бол маш сайн. Бас сэрүүний чанар их биш учраас монгол хүмүүст маш сайн зохицдог. Монгол хүмүүс сэрүүний чанарын ногоо зохицдгоо. Дотор халуунаа алддаг. Тийм болохоор тэр хүмүүс эргээд бас шимийн дутагдлалд орох гээд байдаг. Амархан таардаг сэтгэлүүдлийн алдаа гаргадаг. Сэрүүний чанарын ногоо гэдэг нь юу вэ? Жишээлбэл цагаан будаа. За. Тийм цагаан будаа халуун ногоо. Энэ нэг улс үндэсний түүх соёлоороо бол доор газар амьдардаг, дээр газар амьдардаг, далайн газар амьдардаг, ой модонд амьдардаг хүмүүсийн тэр цагаагаарын байдлын царай төрх, арьс нүдний өнгө, тэг хил соёл, дуу хоолой, тэгээд эд эрхтнүүдийн бүгд ондоо байдаг. Тэгэхээр монголчууд ч өөр маш өндөр азар амьдардаг учраас тэр нь нөгөө сэрүүн халуун оронд амьдардаг хүмүүс чинь улаан хүн арьстай, жоохон чиглэгдүү арьстай, шинхэн хүмүүстэй. Тэгээ тиймэрхүү байдаг. Тэр хүмүүс болохоор байнгын пивми уугаад зүгээр пивми чинь зүгээр тэдний амны цангааны хэрэглээ байхгүй. Зүгээр л өдрийн цагаар сайхан цангаагаа тайлдаг. Тэгээд цагаан будаа, байнгын цагаан будаа. Тэгээд халуун ногоо. Биеийнхэн дулааныг нэмэгдүүлчихээр хүний одоо юу гэдэг тархин дээр одоо парасимпатик, симпатик гэж юм хоёр төрлийн даавар ялгардаг байхгүй. Тэгэхээр тэрийг тэнцвүүлж идэг цагаагаар нь тэрэндээ шууд нөлөөлчихдөг. Жишээлбэл одоо халуун ногоо их идэхэд хахаар биеийнхэн температурыг гадагшлуулад хүн бие сэрүүцдэг. Тийм ухамсартай байхгүй. Тэнгүүл чинь
тэр халуун ногоог Монгол хүмүүст хэрэглэхээр ялангуяа хүйтэн цагт хавар өвлөөр ер нь одоо ихэнх цаг хүйтэн боллоо шүү дээ Монгол. Тэр үед хэрэглэхээр хүн шэринг ялдаг. Ингээ алган хүүтэй ойргоод хөлийнх нь үзүр хүүтэй ойргоод тэгээд нэг шээчгээрээ цистит зэм шиг ингээд ойрхон шээгээд шээс алдаад идэг. Тэгээд тэр нь өөрөө хүний бүдүүн гидсэнд цугларч байгаа ашигтай бактерийг шээсээр хөөгдөг. Уг нь бол яг унтчих та макро болон микро шинтжээлийг хүн биедээ цуглуулад тэрийг нөөц олгоод энерги шинтжээлээр амьдрах хэрэгтэй байтал тэрийг хөөгдөг. ПВ нь өөрөө маш их сэрүүний чанартай учраас шээгээд идэг болохоор микро шинтжээлийг гадагшлалдаг. Тэгэхээр ПВ уух нь гоё ч гэсэн бөөрийнхээ ачааллыг хүчээр нэмэгдүүлээд биеийн цугласан уургийг хөөдөг гэж ойлгож байна. Ер нь тэнд нөө сэрүүн чанарын орнууд бол гоё ус шиг байдаг шүү дээ. Одоо ундаа шиг ч юм те. Зүгээр л хэрэглээ шүү дээ. Энд чинь нөгөө насан туршаагүй байсан ч гэсэн тэр хүмүүс аав ээжийнхээ хажууд ПВ уугаад шүү дээ тий. Зүгээр соёл хэрэглээ болчихдог. SV подкастаа хамтран ажиллагч Дола брэнд 20 гаруй төрлийн хатаасан жимсийг эх орондоо савлав. Нөгөө магадгүй солонгос хятадууд ингээд гимчигээ тараал нэг ханад мэнэ төрчээр идэгдгүүлсэн бохгүй. Би ч бүр нэлээд урд танжин байсан. Тэгээд идэгдгүү байгаад. Тэгээ халуун ногоо идэж би тэрнтэй холбоотой ч бас магадгүй гэж би бодчихлаа. Одоо би ерөөсөө өөрөө дөрөв үлрэлийн турш халуун ногооноос хамааралтай. Тэ бүх юмыг халуун ногоотой олж идэх гэдэг болчихсон төрлийн тэ. Тэрс яг энэ хүүний биеийн онцлог өөрлөж идэх болтой. Би нөө өөрөө маш халуун биетэй байхгүй. Ер нь бол тийм байж. Тийм. Тэгэхээр бас тийм байддаг гэж магадгүй. Миний бие ингээд үүлмүүлэн миний хөлмөлэн хав халуун байдаг гэсэн. Тэгээ ер нь ингээд амар халуун биетэй байгаад. Тэгээд яг хөө тэгээд сая таны хэлсэн дээрс тэгэхээр хөөний биеийн онцлогуд өөр гэж магадгүй байх та. За тэгээд саяны халуун өдөр гэснийг бол. За тий. Гадаадд ингээд шинжилгээ өгж байгаа хүмүүс ер нь бол эрчүүд мэддэг. Та тестостероны шинжилгээ буюу эрг гормоны шинжилгээ өгөхөөр бол 3 хоногийн хугацаанд архины төрлийн юм халуун ногоо бит хэрэглээрэй гэдэг. Яг тэгвэл архины төрлийн тестостероныг өгүүлдэг. Халуун ногоо тестостероныг бас айгүй муутгадаг. Чанарыг муутгадаг. Тийм болохоор халуун ногоо бас тийм сайн зүйл биш. Хаяа нэг хэрэглэх бол гоё гэж хэлээ. За баярлалаа. Хойлоос нилээ ярьчлаа. Нэвтрүүлгийн ивент тэгч байхаа тэгээд мэдээж яг бас өнөөдөр амар эрүүл мэндийн хүн авчирчаа 5 нарт ПВ айгуу гоё ярих гэдэг юм биш гэхдээ ямар ч сан яг над чи гоё ПВ уух дуртай хүмүүс үйл ядаж гоё цөөлөн сонгоод хэрэгжилж байгаа. Тэгээд ердөө 3.3 градустай Harbin брэнд юм бол 1900-аад оноос алдартай дэлхийн 30 гаруй орнд худалдаалагч байгаа Harbin бивний аль биесны дистрибьютор Мичид Гэлц хот компани Harbin бив манайтай хамтран ажиллаж байна. За мөн Дола брендийн 20 гаруй төрлөөр савлсан хатаасан жимс хамтран ажиллаж байна. За мөн би бас энийг тантай өнөөдөр яг хамтдаа яриг. Та надад тэрийг аваад өгч тоо. За энэний талаар та бас өөрөө сурчлагын тоглож гисэн байсан тийм сурчлагыг хийж гисэн байсан. Тэгээд би бас энийг одоо яг та өөрөө бас давуу талыг мэдчихэж байгаа юм билүү? Би бол надад чинь бүрэн судалсан сүлдээ бүр. За энийг хоёлаа яг яриа л да. За энэ ямар учиртай энэ адилхан нөө дэлгүүр зараад байгаа 1500-ийн боломж яг л адилхан харагдаад байна. Тий тэр одоо ингээд хэлчихээр бас нөгөө нэг хүмүүсийг одоо унгаач магадгүй. Үгүй энэ гэхдээ унгаах биш яг үндэ яхаа бодит үнэн бохгүй. Бид нар яхаа унгааж гэдэг чинь над чинь та нар тэрийг хэрэглээл нөгөө эндээ бактери үржүүлэл хотод руу уугаад л гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ерөндөө зарим юм гоё бодит үнэндээ эвлэрж явах хэрэгтэй байх гэж би л бодчихлоо. Би гэртээ энэний видеог хийгээд рeel болгоод оруулсан. Тэгээд тэр бас хүмүүст бол таалагдсан байх гэж бодож байна. Энэ урдлынх нь энэ угаадаг энэ гадаргуу. За би энийг биш. За тийм. За одоо рекламдах чинь яг тэгтээ бодит үн талаас нь айл бүрт хэрэгтэй болохоор хэлж байгаа. Энэ урдлынх нь материал нь хумсаараа ингээр хумсны хуурай шиг тэгсэн мөртлөө гарыг гинтээдгүй юм билээ. Тэгээд яагаад вэ гэхээр энэ өөрөө поликарбонат гэдэг 2024 онд яг тренд болж гарч ирсэн шинэ төрлийн материал юм билээ. Энэ нь өөрөө ямар ч одоо бохирдол түлэгдэл байсан шууд бараг хүч орохгүйгээр шууд арилгаж чаддаг. Тэгээд энэ артлынх нь шар спонж нь нэлээд бийтэй зузаан болохоо барихад ингээд шалчиж малчаагаад ингээд гулгаад унаад байхгүй. Нэг тийм юм билээ. Гэрт нэг юм угаалгын нэг ийм нэг харагдчихсэн шүү дээ. Тэгээд тэрийг ингээд барихаар ягаад ч хүний нэг дархлааны систем тэрийг харахаар ингэж хартсан шүү дээ.
За энэ өмхий болов те нойтон болов. Өмхий болов, нойтон болов. Тэгсэн мөртлөө бактери нь хэр өгцөн бол гэж бодохгүй те. Энүүгээр аяа угаачаар бараг те. Тэр чинь 2-3 хоногт л юм болчдөг шүү дээ. Одоо яг манайх нэг хэрэгжилж байгаа. Би бол нэгийг баг 2-3 сар хэрэгжилж байна. Зөвхөн ганцхан Энэ ингээд жилийн хэрэглээгээд байгаа байхгүй тий. бараг. Энэ дотор 4 шигтэй. Харин надад тэгж тайлбарсан. Нэгийг бол 2-3 сар хэрэглэж болт юм уу? Загнах хідэн оройдоо манайх бол өдөр болгон хаягтаа гарна. Өдөр болгон хэрэглэнэ. Аа за. Тий. Байнга хэрэглэн. Тэгээд одоо зүгээр энийг хараа. Зүгээр 1000 сонсохоор нэг үз гэж тэ. Нэг удаа аваад хэрэглээд угаасаа энэс өөр спонж дахиад сэтгэл хүрхээр болчт юм бэл. Яг л энэ одоо түрүү хоёлаа нэг өмхирэх мэдрэмж нь байхгүй. Аваад ямар ч тохиолдол авсан ер нь өмхий байхгүй. Нэг тий. Туршаа одоо хоёлаа нэг сайхан цөөөсөн хариулын төгөө уугаад тий. Бэлгэлж штэ. Яг үнэндээ ийм юм байл. Бид нар яг үндэ аяга ингээ угаадгаас энийг нэг сайн уугаад тавьчих гэж боддгүй юм бэл. Тий. Товоо угаачаад хийчихдэг тий. Тавьчихдаг тий. Тэгэнгүүт чинь энэ зүр үнэ гарахгүй юу? өнөр гарахгүй. Энэ уртлынх нь энэ өөрөө бактери хөгжүүлдэг юм бэл. Аа зүг. Тийм. Поликарбонат гэдэг ингээд судлахаар яг хуунцар тэгээд ямар юу 2-3 юмны нэгдлээ. Тэгээд тэр нь өөрөө бактери хөгждөг юм бэл. Тийм болохоор одоо ингээд дэлхий дээр байгаа барилгын материалууд поликарбонатын орцтой гэдэг явагдаад байгаа нь маш чанартай. Ерөөсөө одоо мууддаггүй чанартай байхгүй. Тэгэхээр энэ өөрөө тийм л спонж юм бэлээ. За та нэг бичлэг хийсэн байсан шүү дээ. Би одоо яг тэр бичлэг одоо тавилттай буюу гэдгийг одоо өөрөө яг харуулна. Өөрөө яг одоо харж байгаа та. За чи сот маань. За энэ Харбин брендийн одоо limited edition би бага. За хамгийн гоё нь хамгийн одоо дээд зэрэглэх гэсэн үг те. Та бас нэг иймэрхүү гадаргуу хусаадах шүү гэсэн. Рилиж үзээ те. Тийм би бүр хатуу юм. Тийм үү. Будагтай юм болсон. За. Тэр тэгэл энээс илүү гэж үү? За тэгвэл юм төлөгдсөн цөөвэн бүгдийг нэрлэх. Тийм үү. Та надаа энэ нэг энэ гадаргууг нь хусаад үзүүлж шүү дээ. Яг энэ. За энэ амар. Энийх амархан. За энэ зүгээр л олон толоо үгүй ингээ басаа. Хүч авахгүй. Хүч авахгүй. Зүгээр л нэг 5-6 ч юм уу тоолоо тий. Энэ харж байна уу? Одоо камер харж байгаа тий. Энэ цаатлын никель өнгө нь гараад ирсэн байна. Энэ гэхдээ нэрээ өгч байгаа шүү дээ. Яг өөрийнх нь никель өнгө гараад ирж байна тий. Цаа гэхдээ юу орсонгүй шүү дээ. Хүч орсон хүчлээ тэхгүй шүү дээ. Зүгээр сайхан ингээл хизээний хийжсэн юм шиг ингээл маш гоё. Бүр амар гоё өнгө оруулсан. За энэ сте яг үний юм байна. Нүү нэг жоомхт чинь нэг яалнага манай аав нар чинь ингээл юм өнгөлкөөл нэг үзээлэлт үүсэн шүү дээ. Тэгээ мөнгө аяар заяаг бол асуудалгүй. Би бүр хатаасны зэв хүртэл хатаасны барилгын материал нэг үлдсэн бос бороо усанд норцсон юм гэдэг чинь тийм хүртэл арилгаж утсан. Амар арилгах юм бэл. Тэгээ ингээл нэг юм эмээ өвөн ч юм аав ээжтэнд нэг хайртай нэг дандаа хэрэгэлдэг аяганд бүр нэг юм амар өнгөр болоод ингээд тогтцсон байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө тэр аягандаа л уудаг. Тэрийг нь өнгөлөөд өгчөөрэй. Хөөрхий те. Амар сайхан болчих юм бэлээ шүү. За тэгээ манайха ямар ч зэн ингээд жилийн хэрэгцээ юм бэлээ. Тэгээд энэ манайха ерөөс нэг үнэтэй биш юм бэл. Ерөөсөө нэг 2-оос 3,000 2-3,000 ч хүрэхгүй. Тэгээд тэгж л худалдаалгаж байгаа юм байна шүү. Ингээд нэг 10,000 төгрөнд л хангалттай жилийн хэрэгцээг ингээд авчих юм байлаа манайха. Тэгээд энийг би дэлгүүрээс авсан 5,000 жоохон гарал авсан баг. Юу 10,000 цаа? Гэхдээ энэ чинь нөгөө нэг А бүсийн Б, С, Д бүс гэдэг ингээд бүсчлэлээр өөр байгаа. Тэгэхээр үнэнүүд нь бол өөр байгаа. Миний авсан нь бол нэг 5,000 гаруй төгрөгөөр авсан. Гэхдээ би нэг ширхгийг нь одоо 3 дахь сард хэрэглэж байна. Nice. Энийг бас ялч гоё зүү юм рекламчдаа баяртай. Энэ тэгээд энэ дээр нэг ийм юмнууд байгаа таахгүй. Энийний талаар та мэдгүй. За одоо энэ Premium Quality 2024 product чинь те Best Hours 2024 гэж эдэн ямар өчтэй юм бол тэр чинь болохоор яг би яг тэр үйлдвэрлэлээс тэднийх бас намайг тоглож монголуулад юм хиймээ гэдгийгсэн л те. Тэгээд энийг нь би тухайн үед асуусан. Энэ болохоор 2024 оны 2 ийм хамгийн үнцэнтэй бүтээгдэхүүн тэгээд хамгийн одоо эрүүл мэндэд хоргүй бүтээгдэхүүн болохоор ийм хоёр шагнал авсан юм байлээ. Тэгээд л одоо тэрүүгээрээ л явж байгаа. Тэгээд нөгөө мөнгөнд хэмнэлттэй. Тэгээд бит хоргоо гэдэг чинь гоё штэ тий. За тэг ямар ч нөгөө нэг реклам хийгээдсэн эзнээс өөрийг нь авчирч яг өөрсдөө биднээс бодит туршилт хийлээ. Тэгээд
Пивнийхэн гадруугаас ингээ харуулаад тавьсан юмд үнэхээр манайхаа яг энэ талтай бактери үрждгүү тэгээд ингээд ингээ хөрөнгүүд яг нэг юм 0 юу гэдэг шүү дээ нэг юм зүлгүр шиг юм байна тий. Тэгээ угааж хөөсрөлт нь айгуу гоё. Тэгээ лаг сайхан хөөсрөл бүр нэг юм угаах дур хүслийг төрүүлдэг ч юм уу тий. Аяг угаах дургуун өндөртлөө. Угаах тийм л юм байлээ. Тэгээ зөвхөн аяг тав гэлтгүй бас ингээд бүх металл гадаргуугаа гоё өнгөлчөж болох юм байна тийм. Би бол энийг бас ингэж бодсон. Энэ баг барилгын дэлгүүрт зарагдах юм байна дөө. Энэ барилгын засвар масвар ихэр чин дараа нь энэ шохоо тэр шохоо ийм гэл тэгэл нөө цав мав гэл маш олон юмнууд байдаг ш. Бараг тэр илүү гарсан будцсан будаг мутгаа хүртэл арилгаж цэвэрлээд энэ баг барилгын дэлгүүрт давхар зарагдвал амар гоё юм байна гэж бодсон. За тийм ямар ч маш их баярлалаа дэмаа энэ бүтээгдэхүүнүүд бол Улаанбаатар хотын ер нь бүх хүнсний дэлгүүр за ер нь зах бөөний сүлжээ бүх зүйлээ удахгүй бас байрч байгаа. Тэгээд 21 амир үзсэн манайха яваад эхэлсэн байгаа шүү. Бүтээгдэхүүн тийм манайхаа бас таарлтуул нэг аваад үзээр тийм амир үнэтэй биш яг л нөгөө бидний нөгөө хэрэгэлдэг өнгө аяг тавуу гэжтэй адилхан л баг ших үнэтэй юм. Тэгээд аваад үзээрэй гэж хэлмээр байна. Нэвтрүүлэг манайхаа нилийн бас одоо дуусч нэвтрүүлэг шиштэй зүгээр хоёлын гой хөвгчлээ хөвгчлээ ч ингээ сайхан яриа та дуусгах гэж байна. Би харамсалтай юм. Харамсалтай их юм ярмаар байгаа. Харин тэгдэг байхгүй яг нэг тийм маань тийм. Ингэдэй бүр манай ингээд үзчихэд ингээд дахиад оруулмаар байгаа хүмүүс бич дахиад оруулъя гээд би одоо 2 3 парт 2 хийсэн баг. Түүл тэйл да. Тэ. Хэрвээ сонирхож сэдв байвал тий. Хүсэж байвал би одоо чинь би энийг тэгтээ хальт яриад гээд нэг амсуулаад дуусгачмаар баг. Би эмгтээчүүдийн тархалтай гэлтгүү энэ тархалтыг дахиад жоохон дэлгэрүүлээ ярьчмаар баг. Одоо чи манай эмгтээчүүд тархаснаас бол амар сэтгэлээр ундаг. За жишээ нь жирэмсний талаар жирэмсний дараа мараа ч юм уу те гидсэн ингээд жоохон ингээд сулмол болчихгүй эмгтээчүүдтэй жоохон сэтгэлээр ундаг юм шүү. Энэ талтаа ер нь одоо жишээ нь та өөрөө яг ийм хүмүүстээр коуч хийж ажиллаж байна уу? Тийм. Эмгтээчүүдийн асуудал бол ерөөсөө цэвэр бамбатай бол маш холбогдолтой байна. Бамба булчирхай нь өөрөө яг дотрын бодисын солилцоонд оруулж байгаа бүх дааврыг удирдах чинь бамба булчирхайны дөрвөн тарих байна. Тэгэхээр бамба булчирхай чи юунаас үүсдэг вэ гэх юм бол йод, тэгээд стресс, за тэгээд нэг нь юу вэ? 2 3 юмнаас л байгаа. За юу гэсэн йод хамгийн номер 1 нь бол стресс байна. Тэгэхээр стрессийн асуудлыг тодорхой хэмжээний шийдэж сурчих юм бол турх төлөвлөгөөнд ороход их амархан болно. Уг нь болоо. Тий. Стрессээ шийдэж чадахгүй бол ер нь турхад их хэцүү дээ. Бамба булчирхай асуудал чинь хүмүүсийн сэтгэл санааг айгүй 2-дмал 3-дмал болгодог, байнгын өвчлөлтэй болгодог, үс унгадаг, сэтгэл санаа түгшдэг, зүрх одоо өвддөг, бие мууддаг гэд маш олон төрлийн асуудлыг үүсгэж идэг. Тэгэхээр сүүлийн үед бол бамбаг бол сэтгэл санаагаар нь одоо сүнсээр нь л идгэнэ л гэдэг одоо шинжилгээ маш өндөр явж байна. Тэгэхээр бясалгал, төвлөрөлт, өөрийгөө тайвшруулах тэр зүйлүүдийг төлөвлөж гаргаж хийснээрээ дараа нь турах процесс руу орох хэрэгтэй. Яг тэгвэл бамбаа асуудалтай учраас хоолны дэглэм байрна гэд шууд дайраад ороод байгаа нь өөрөө маш өндөр эрсдлийг дагуулж байна. Ялангуяа шинэ жижиглийн дутагталд орж байна. Хэдий тураад байгаа юм шиг мөртлөө ус унж гин, ядарч гин, кортизол гэдэг одоо хүний одоо бас нэг дааврын тэрийг маш өндөр нэмэгдүүлж гин. Хамгийн гол нь бамбаа л байна. Миний яг одоо хараад байгаа. Тэгэхээр тайвшруулаа, сэтгэл зүрхийг нь ойлгоод яг төлөвлөөд ингээд яваад заримдаа би чинь одоо хичнээн хичээл заагаад ингээд явдаг, гэмтэл бэртэл хичээл заадаг ч гэсэн яг үндэ сэтгэл заслын хичээл зааж байна. Тэр хүмүүсийг яавал эмэгтэй хүмүүс хичээл заа аягүй хэцүү байдаг. Ер нь маш хэцүү байдаг. Өдөр болгон өөр аншин өөр масктай орж ирдэг. Нэг өдөр нэгэд нэг алаад үгүй гэж орж ирэла. Нэг өдөр халаад теста бүр жанжим баатар болсон. Нэг өдөр бүр юучгүй сэтгэлээр унтсан. Тэгээ нэг өдөр дарамтлуулсан. Одоо маш олон төрлийн юм орж ирж байна. Тэгэхээр тэр өөрөө сэтгэл санааны докторгүй байдлаас болоод турчи таргалчи гэдэг чи яг тэрийг дагаал явж байгаа шүү. Тийм болохоор одоо өөрийнхөө ухааныг сайхан эрүүл олгоод тэрний дараа турах юм болов. Тийм. Эндэгтэй амир гоо те зүгээр яг эхлээс сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй юм шүү те турах гэж байгаа бол бас юу шууд над шиг заагуултын зам амнаа гэл тийм юм бас биш шүү байгаа те сэтгэл зүгээ бэлтэн гэдэг нь маргааш би бэлтгэл эхлэх гэж байгаа юм чи өнөөдөр сайхан ууж идэнэ гэсэн үг биш байхгүй юу те
Тийм үстэй. Тийм үү. Тийм үү. Амар ууч би бол маргаашнаас би яг за мань маргаашнаас уучдаггүй ч өнөөдөр сайхан ууч идэд маргаашнаас бэлтгэлтэй орлоо гэсэн юм биш юм лээ. зээж тийм юм байдаг. Сэтгэл зүгээ бэлтэн гэдэг чинь аажмаар өөрийгөө дасгаа, зуршлуудаа засаад магадгүй за би энэ цаг дээр 7 хоногийн энэ өдөр би бэлтгэл хийх учраас дасгал хийх учраас шүү. Бэлтгэл гэдэг чинь бүр шал өөр нэг юмд бэлдээд байгаа гэсэн үг байхгүй. Дасгал хийх ёстой байхгүй. Дасгалыг хийхдээ би яг очиод хэдэн минут ингэн за би хуцаа бэлтлээ. Өнөөдөр би тэгэж холлоо. Ингэж өөрийгөө дасгаж бэлтэж байгаа. Тэр чинь дасгал. Тэр одоо өөрийгөө дасгаж ийж л дасгал руу орж байгаа. Тэрнээс биш тийм юм байхгүй. Ингээд л орхиж байгаа. Асуулаад орхиж гэдэг шиг. Сүүлийн асуултаа асуугаад тэгээд би бас энэний өмнө асууж юм байгаа. Хэрвээ ингээд дахиад оролцоод бид илүү жоохон дотгошоогоо гүнзгий ороод их хүсвэл манайхаа тэгээд дахиад хийгэрэй гэж хийвэл ядаа хэдүүлээ дахиж хий гэдэг санал их ирвэл те. За магадгүй за 100 ирвэл 100-аас дээш тойрсон ирвэл хэдүүлээ төлөвлөгөө гаргаж сурах уу. тэгээ те ийм жижиг бүтэн биеийн өөрийнхөө бие дээр тохирсон системийг хэрхэн гаргадığım бэ? Nice. Тэрүүгээр яаж турдığım бэ те? Тэрүүгээр яаж биеийнхээ хэлбэрийг олдığım бэ? Тэрний цаан чинь асар том үнэтэй эрүүл мэнд гэдэг сэдв гэр бүл чинь холбогдолтой байгаа шүү дээ тийм үү? Тэр зүйлийг яаж эхэлтий? Тэр талаар оруулъя те. Nice. Окей. Төрлийн хамгийн сүүлийн асуултыг асуугаад ингээд төгсгий. Хөтлөж магадгүй асууж амжаагүй эсвэл танд би нөгөө нэвтрүүлгийн подкастын урилгыг тавьж байгаад за хүн нэг юм бодолтой орж шин. За магадгүй би ийм ярмаар байна гэдэг ч юм эсвэл иймэрхүү юмыг амсуулчих юмсан да. Энэний талаар нэг хэлчих юмсан да гэдэг ч юм уу. Тийм бодол байгаа. Хөтлөж магадгүй асууж амжаагүй бол нэвтрүүлгийн сүүлийн хэсгийг цочондоо үлдэг юм төгсдөг. Тэгэхээр SU подкастын төгсгөлийн хэсгийг хүсэл төвшин гэдэг үгтэй тааж байгаа шүү. За одоо би тийм байгаараа ийм байгаараа гэж айгүй мундаг хэлээд тах юм. Яг үндэ би одоо чин үннээр өөрийгөө хэлэхэд би ч бас тийм амар мундаг биш шүү. Алдаа оноотой л одоо өдийд амьдарч ирлээ. Зааваргүй ирсэн амьдралтаа зааврыг өөрөө үсгээд дөрмгөө ирсэн амьдралтаа дөрмөө өөрөө үсгээд явж байгаа. Ойр хавийнхаа хүмүүс ч гэсэн хүргээд явж байгаа. Тэгээд нэг зүйлийг хэлмээр байна. Би одоо ангаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд одоо хөгжирсэн оюутан болоод орсон 1-р курсэнд. За яагаад вэ гэхээр 10 жилийн хугацаанд би эрүүл мэндийн боловсролыг, хөдөлгөөний гэмтэл бэртлийг урьдчилан сэргийлэх буюу хаалганы дараа сэргэнсэх чиглэлийн хичээл заагаад явж байна. Өчнөө 100 хүнж бас хөл дээр нь босгосон, аз жаргалтай болгосон, сэтгэл санааны өөрчлөлтүүдийг нийлүүдээр ирдүүлсэн, гэр бүлд нь тэрнээс ч илүү одоо хөрөнгө оруулалтыг хийсэн бах гэж одоо бүрэн дүрэн итгэлтэй байна. Тэгэхээр одоо амлалт өгөх гэж нэг юм байдаг. Би гой биетэй болно гэдэг амлалт шиг би ирээдүйд маш сайн, маш мундаг, үнэхээр сайхан одоо үр дүнг гаргасан эмч болно гэж хэлмээр байна. Яг тэгвэл эмч тий. Өөртөө болон нөгөө хүмүүстэй бас амлаж байна. Ягаад тэгэхээр эмч болно гэдэг чинь айгүй том шалгуур, айгүй өндөр ачаалттай гэдэг юм байна. Шантрах зүйл, нэг жилийн дотор л шантрах зүйл маш их тохиолдож байна надад. Ажлынхаа хажуугаар одоо би чинь сайхан оюутан байсан бол хичээлээ дараад хичээлээ гээд суучмаар байна. Одоо надад олдсон байгаа нэг боломж дээр, нэг лекцэн дээр, нэг семинар дээр хамгийн урд суугаад бүгдийг нь бүрэн дүрэн ойлгож авах ганцхан боломж байна гэж бодож би өдрө болгон хичээлдээ сууж байгаа байхгүй. Өмнө бага насандаа биш вэ те. Тэгэхээр маш сайн эмч болмоор байна гэж одоо хүсэж байна. Тэрний төлөө би тэмцэх олон та нар намайг дэмжээрэй. Яг энэний дагуу та нар өөрсдөндөө би гоё болно. Би аз жаргалтай амьдралыг бий болгоно. Би эрэг нийгмийг бүтээнэ гэж бас өөрсдөндөө амлаарай. Тэгээд хэдүүлээ эрүүл нийгмийг хамтдаа бий болгохын тулд нэг нэгээрээ ингээд цуглаад нийжгээд болно шүү гэж одоо амлаа да тий. Тэрс нөгөө та яг тэгж мундаг эмч болох хүртлээр одоо нөгөө нэг хийж байгаа зөвлөгөөнүүдээ одоо рийл болгоол та хийгээд байгаа зөвлөгөөнүүд ерөөсөө битгий зогсоогоорой. Бизнес айгүй олон ментор авдаг маш олон хүмүүс байгаа бах. Тэрийг эзэн битгий зогсоогоорой гэж таны хүсэж байна тий. Тэгээд SU podcast манайха энэ удаагийн дугаар энэ төрөйд өндөрлөө. Тэгээд та мэдээж нөгөө нэг powered by SU brand-ийнхаа бас гарын бэлгүүдээ өгөөд энэ удаагийн дугаарыг эндээ дуусгая. За
За эхлээд нэг sweet juice гэдэг чангаасны juice байгаа та. Энийг бас амсаад үзээр шилэн савлгаатай дараа цэцэг услах савмаа гэж гэдэг. За юу гоё. За мөн алга дэше харах нэ гэж. Алгын дэш наруулах нэ гэж. Мөн бас аюул болчдөг юм. Сахаргүй ер нь бол манай компотууд ямар ч сахаргүй байхгүй. Энийг бие баталгаатай хэлнэ. Тэгээ яагаад бол компотыг хийхдээ жимснээс гаргаж авдаг сахарыг би бүр ингэж ойлгосон байхгүй. Орчуулгын өөрийнхөө хувьд орчуулгахдаа ингэж болсон. Одоо гүзээлсэн жимсийг одоо компотын тулд гүзээлсэн жимс ашиглаж байгаа шүү дээ. Магадгүй жоохон царай муутай ургадаг жимснүүдээс гараж ирээд тэндээс нэг жимсний сахар гаргах гэж зурмаг хийх юм байна. Тэгээ яг тэр зурмыг одоо чинь гүзээлсний компот хийхин тулд гүзээлсгийн жимснээс гаргаж авдаг сахарыг ашигладаг. За ийм компот байгаа шүү. Тэгээд одоо эрүүл мэндийн хүмүүст надаас хэлүүлэхгүй мэдчихэж байгаа. Одоо за мөн Узбекистан 81 брэнд Крембрийн мөн чоко бай байна. За чоко бай манай бүгдээр мэдчихэж байгаа. Мөн Сибилийн Sweet Ice гэх удаа Japanese сортын жилдээ нэг л удаа тарьж ургуулдаг. Heilongjiang мужидны ургадаг ийм будаа байгаа. Мөн манай бас уут аягүй гоё. Би уутаас өглөө болгон намаа монголчууд гоё сүүндээ гардаг, талхандаа гардаг те. Тэгээ өглөө болгон талхсуундээ гардаг гоё уут нөгараа гэж өрөөгөө төгчөө. Тэгээд тий. За тэгээд энэ удаагийн дугаар манайхаа энэ удаагийн дугаар манайхаа энэ үрээд өндөрлөлөө. Тэгээд SV подкастын 37 дахь дугаар энэ үрээд өндөрлж байна. Магадгүй дахиад манайхаа олцуулах хүсэлтэй дахиад илүү жоох юм үнгүй манайхаа үнгүй гэдэг байгаа шнэ. Үнгүй мэддэж авахыг хүсвэл дахиад оруулъя гэдэг ямар нэгэн байдлаар комент хийчээрээ тэгээд ямар ч дэнийг ирсэнд маш их баярлалаа. Түнс өөртөө бас хэсэг хугацааны цагийн хугацаанд өөртөө бас дахиад нүүр туллаа гэж бодож байна та. Жохон шүүмжилсэн боловчлаарай. Тий, бид нар тэд шүүмжлэгийг гой хүлээж угаасаа одоо би гэлтгүй манай доод үе сая нэг жохон ингээд фэйсбүүкээс хойшлоор юм гарлаа шүү дээ. Гэтэ ер нь бас нөгөө талаас нь харуулах гой жохон шүүмжлэгийг хүлээж авдаг залуучууд болоод байгаа гэж миний хувьд боддог байхгүй. Чи ингээд байна гэж хэлэнгүүд арай хоёр хүлээд авчдаг ч юм уу те. Би бас аягүй шүүмжлэгийг хүлээж авах дургүй юм байсан. Би бас өөрийгөө өөрчлөгдөд байгаа л гэж бодоод шүүмжлэгийг айлгах хүлээж гадид үлдсэн. Би бас ингээ хэлчтэй хохирогчийн дүр тоглохоо болцгоё манайхан тэгээд бүх зүйлийн ингээд ялагдагч юм шиг царайлгаа болцгоё. Заримдаа өмнөдөө нүүр тулаад дахиад нэг урагшаа алахыг хичээдэг байгаарэ гэд энэ удаагийн дугаар ингээд өсгөё баярлаа баяр та. Баяр та.